За энэ удаагийн эрдэчхэн өглөөний уулзалтад 16 дахь жилдээ уламжлалын зохион байгуулж байна. Энэ хаврын хувьд бол 3 дахь удаагийн арга хэмжээ зохион байгуулж байна. Тэгээд өглөөний уулзалтыг товчхон нээж өгүүлж өгнө гэж удирдлагын актив сургалтын боловс зохицуулт тайлбарны дараахан их мандах даргаыг хүргэж байна. За та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Тэгээд манай өглөөний эртчүүний энэ одоо 5 дугаар сарын сүүлийн уулзалтанд өглөө эртлэн бас хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээд би өнөчтөр Мөнх Эрдэнэс Батбаяргоон CV-г авсан. Тэгээд Батбаяргоог танилцуулна гэд CV-г наваас өрхий яасан чинь Батбаяргоо өөрөө л танилцуулахгүй бол ерөөсөө бүр Батбаяргоон ажлын туршлага тийм ээ одоо баялагийг бол одоо бие хажууд нь ийм хүн байна гэж тайлбарлаад байх нь бол ерөөсөө жолдох юм байлаа. Тэгээд би олон юм нуршлаггүй Батбаяргоон дотоод аудит байгууллагад хэрхэн үнц нэмдэгвэ гэдэг лекцэнд та бүхнийг урьж энэ Батбаяргоо та ихэнд өөрийгөө товчхон танилцуулаад өгөөрэй. Тэгэхгүй бүр 1983 оноос эхлүүлэл баг намайг нэг 2-3 настай байхаас эхлүүлэл энэ чи ажлын дуртах гэж хэлжсэн. Тэгээд байгаад хөл би одоо энэ чи бас Батбаяргоог бүрэн танилцуулж чадахгүй бах. Тийм учраас би таныг эхлээд товчхон өөрийгөө танилцуулаад өгөөрэй. Тэгээд та лекц өргөжлүүлээрэй гэж хэлье. За таныг урьж байна. За сайн байцгаана уу. Тэгээд бас манай холбооноос бол энийг бас зохион байгуулдаг манай энд олон байгууллагын дэвтгтээ оролцдог хувийн хвшлийн арилжааны банкуд манай том групп компаниуд бүгдээрээ бас удирдлагын актив бас маань бас одоо энэ аяны хүрээнд нэгдэж дотоод аудитыг сурталчилж байгаа юм байна гэж би ойлгосон. За намайг өөрийгөө танилцуулах намайг Батбаяр гэдэг. Тэтгэврт гараад 2 сар болох гэж байна. Яг би 83 онд Москвад хэвлэлийн дээд сургууль гэж байсан. Тэгээд төгсч ирээд л ажлын гараагаа эхэлж ирсэн. Тэгээд тэрнээс хойш бодоход нэг 43 жил ямар ч байсан ажилтсан юм байна. Тэгээд энэс эхний 30 жил нь бол төрийн албанд байсан дандаа. Соёлын яам тооны системийн байгууллагууд, соёл урлагийн хүрээлэн. За тэгээд дараа нь засгийн газар хэрэгжлэх газар 2 удаа ажиллаа. Бямсрангон засгийн газарт соёлын яамаар үзсэн референт. Тэгээд Жасрагон засгийн газараас эхлээд боловсон хүчний хуучнаар бол боловсон хүчний хэлцэж гэсэн хүний нөөцийн удирдлагын газар гэдэг. Тэр үед би танай удирдлагын активтай холбоотой ажилладаг байж. Манай боловсон хүчнийхэн бол энэ төрийн албаны хуулийг боловсруулах ажилд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс байдгийг манай Самбал Өндөв дарга бид нар Бөвөө Батар бид нар хамт тэгээд бид нар энд ихэрч танай сургалтанд их оролцдог, заримдаа ч өөрсдөө заадаг. Тэгээд шивэдийн мэрэгчлэтнүүдийг авчирч бас заалгадаг. Тэгэхээр энэгээр очиж ойрын хэдэн жил орж ирээгүй юм байна. Бас сайхан дотн санагдчихэв тий. За тэгээд 98 оноос би төрийн хяншил хоронд ерөнхий нарийн бичгийн дараадаг 2003 оноос эхлээд үндэсний аудитын газарт ерөнхий аудиторын орлогчоор ажиллаад тэнд нэг нийтдээ төрийн хяналтын байгууллагад нэг 15 жил хагас ажилласан байдгийг. Тэгээ сүүлийн нэг 10 жил би зөвлөх ажилгүй болоод тэгээд нэг төслүүдээр зөвлөх хийж байгаа. Олон улсын зөвлөгч хийж үзлээ. Дотоодын төсөл дээр ажиллалаа. Олон улсын байгууллагад бас аудитын хорооны гишүүнээрч ажиллалаа. Тэгээ сүүлийн 6 жил 8 сарыг би Монголын мянганы сарилтын сан гэж байгууллагад дотоод аудитын захирлаар яг ажилласан. Ингэхдээ бол нөгөө урд нь би нэг зөвлөх мөвлөх хийж байхдаа ингэдгийн тэгдгийн гэж хүнд заадаг л байсан. Дотоод аудит гэж ингэдэг. Яг нөгөө дэд үтцийн нэг бүтээн байгуулалтын төсөл дээр өөрөө очиод аудитор ажиллах гэсэн чинь яг практик хэрэгтэй болд юм байна. Өөрөө л яг төрлөө гардаж орсон. Тэгээд ер нь бодлоо л да энэ. Ер нь дотоод аудитыг чинь би урд нь төрийн аудитын байгуулагч хөндлөнгийн аудит гэж явдаг байсан. Одоо болохоор дотоод аудитт нь орж байгаа. Тэгээд бодоод анх би их юутай тулгарсан. Одоо юунаас ажиллаа эхлэх юм мэдгүй. 2019 онд ингээд
Мянганы сорилтын сан гэдэг байгууллагч байна. Хэдэн хүмүүс эндээс сонгон шалгалтаар орцсон. Тэгээ вэжс тэгээд би нэг дотоод аудит гэдэг. Тэгэхээр ч одоо надад чи ийм шалга гэж хэлэх хүн нэг ч байхгүй. Мэдхгүй. Дотоод аудитыг мэдэх хүн ч танд байхгүй. Ямар хэрэгтэйг ч мэдэх хүн байхгүй. Тэгэл би одоо юунаас эхлэхгүйгээр тэгжсэн юм. Тэгээ би одоо тэр туршлаган дээрээ сурлуулаад би нэг юм дотоод аудитын бас нэг ном гаргацсан юм. Тэгээ 5 жилийн өмнө. Тэгээ энэ дээр бол яг хөө тэгээ би өөрийнхөө одоо уншиж судалсан, орчуулж яасан нийтлүүлсэн. За тэгээ өөрийнхөө амьдрал дээр үзсэн юм аа ингээд яаж байгаа ер нь аудитыг ингэж л хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ яг танилцуулга нэг иймэрхүү юм. Яг би төрийн албанд 30 жил ажилласан юм. Улсын салбарт бол нийтдээ 40 хэдэн салбар ажилласан юм байна. Яг энэс аудитын чиглэлээр бол 98 оноос хөрч хэдэн он болчих. Бараг 27-8 жил аудитаар явчих. Одоо яг дотоод аудитын институт гэдэг байгууллагыг бол дотооддоо Монголдо үүсгэн байгуулцаад явж байгаа маа. Тэгээ манай танаа багш нарын Баясгалан багш бол одоо манай үндэсний аудитын газарт бас ажиллаж байлаа. Одоо бас дотоод аудитын институт манай холбооны аудитын орооны тий аудитын ороог ахалж ажилладаг манай Даваас өрн маань бас манай дотоод аудитын чиглэлээр судалгааны ажил хийж байгаа ийм хүмүүс байгаа. За ингээд авчих яаж. Би тэгээд одоо дотоод аудит нэг хэдийн слайд бэлдсэн яаж зүгээр авах вэ гэд. Тэгтээ гол нь та нар намайг ярьж ахчууд таслаа зогсооход асуугаад ирнэ. Юу ямар чиртэй юм гэдэг юм ярьчвал би нэг слайдн дээр тулгуурлахаас илүү асуулт хариултаа үйл явж хилэж хэлээд байгаа. За яг миний ярих сэдэв бол ер нь аудит иймэрхүү ямар дараалал авчдаг. Аудитын зорилт ер нь аудит яах гэж аудит гэж нэг юм гараад ирсэн тийм нэг юм хэрэгцээ шаардлага байдаг юм уу? Нөгөөд нь ямар төрлийн аудит бол байдгийг. Тэгээ яг энэ бол яг ерөнхий юм яж гэдэг. Тэгээд одоо тэрнээс хойш нь бол дотоод аудитаа яриа. Тийм дотоод аудит гэж юу байдгийг стандарт. Тэгээд дотоод аудитын нэг ч яг юу хийх систем гэдгийг ярьж байгаа. За аудитын яах гэж үүссэн гэхээр нэг би яг нэг их сургууль дээр би доктор хамгаалалтаа миний сэдэв бол төрийн аудитын тогтолцоо арга зүй гэдэг сэдэв байсан. 2003 онд ороод 2009 онд би доктор хамгаалж ирсэн. Тэгэхэд энэ чинь судалгааны ажил нь онлайн нэг үндэслэл байдаг тийм ээ. Тэн дээрээ бол би нэг ийм агентын онол гэж их онол нь жижиг нэг орчин үеийн эдийн засгийн онолууд салбарлаа жижиг. Тэн дотроос энэ агентын онол гэдэг нь бол би олзуурхаж авч ийн аудитын хэрэгцээ шаардлагыг тайлбарлахад их ойлгомжтой байна гэж авсан. Энэ юу гэхээр зэрэг өмчийн эзэн тэрний төлөөний агент хоёрын харьцааг харуулсан. Эзэн агент Э гэдэг нь эзэн, А гэдэг нь агент. Өмч хөрөнгөтэй хүн ч яг тэр нь баг байвал өөрөө тэр өмч хөрөнгөө захиран зарцуулаад явцдаг тийм ээ. Өмч нь ихсээд өргөжөөд ирэхээр зэрэг өөрөө бүх юмыг хийж чадхаа болохоор зэрэг хэн нэгэн мэрэгжлийн хүнийг хөлсөлж авч өмч хөрөнгөө даатгаа. За чи миний энэ хөрөнгийг захиран зарцуулаад үржүүлээд ашиг болоод би чамд оронд нь тийм хөлс урамшуул өгөн ч гэдэг юм. Ингээд ийм гэрээ байгуулж ингэж яадаг юм. Тэгэхээр энэ хоёрын харьцаа бол нэг нь эзэн нөгөөдг нь эзэн биш үү? Эзний өмнөөс тэр өмчийн хариуцж ажиллаж байгаа хоёрын хооронд. Энэ хоёрын хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал юм. Тэр агент бол өдөр тутам ажиллаж байгаа болохоор бүх мэдээлэл агентт байгаа. Эзэн бол мэдэхгүй шүү дээ. Нэг нөхөр хариуцуулсан юу болж идэв юм бол хэдэн хоньны огцсон тийм ээ. Тэр болж төлөө бүрэн авч яах уу гэд. Тэгэхээр зэрэг за чи миний өрөнгөөр юу хийсэн? Надад эргээд нэг мэдээлэл тийм хэрэгцээ гараа шүү дээ. Гэт нөгөө агент болохоор сайхан бүх юм сайхан яасан. Таны өрөнгийг бүр ингээ үржүүлээд яатсан. За сайн байна. Тэгээд үний модлаа мэдхгүй шүү дээ. Тэгэхээр тэр эзэн дараагийн тэр зурган дээр болохоор эзэн агент хоёрын дунд нь нэг аудитор гэдэг нөхөр гарч ирээд энэ аль альнаас нь хараад бас тэр хоёр болохоор тэр агентын тайлгнаж байгаа мэдээлэл үний юм уу тэрэнд итгэж болох юм уу гэдгийг хөндлөнгөөс нь хянаад
За эзэнт нь та хэлж байгаа юм. За энэ хүний хэлж байгаа юм үнэн байна. Та итгэж болно, тайван байж болно. Эсвэл худлаа аваач гэх юм уу. Тэр тал нь жоохон дэгсдүүлсэн байна гэдэг ч юм. Тийм юм хэлж байгаа. Тэгэхээр зэрэг энд эзэн агентын харьцаанд донд аудитор гэдэг нь хөндлөнгийн субъект гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд эннээс хойш ингээд энэ мэрэгшил болоод нэг салбар ухаан болоод одоо аудит гэдэг юм гараад ирсэн юм байна. Тэгээ энийг бол яг төрийн албан дээр авч үзэх юм бол одоо Монголын юм дээр эзэн гэдэг нь ард түмний төлөөлөл их хурл байна. Агент гэдэг нь засгийн газар юм байна, тийм ээ. Тэгээд төрийн аудитын байгууллага дээр аудиторын үүргээр хөндлөнгийн аудитор болж байгаа. За ингээд ер нь аудит гэдэг юм чи ийм хэрэгцээ. Ийм шаардлагын үднээс л аудит хийдэг юм байна. Тэрнээс аудит хийх ёстой гэдэг бол одоо хувьцаат компани дээр бол тэр чинь хувьцаагаа зарах хувьцаа эзэмшигчтэй тайлгнахын тулд удирдах зөвлөл нь эзний үр гүйцэтгэж байна. Гүйцэтгэх захирал бол агент нь болчихж байгаа тийм л юм дээ. Тэгээ ийм онлын үндэс яагаад аудит хэрэгтэй юм бэ гэдэг нь энэ л байна. За аудит их олон нэртэй янзтай. Тэгэл дотоод аудит, хөндлөнгийн аудит, гүйцэтгэлийн аудит, нийслэлийн аудит, санхүүгийн аудит, байгаль орчны аудит, мэдээллийн тэгээ хүмүүс сүүлдээ толгой нэргээд одоо сүүлдээ хүний нөөцийн аудит гэдэг ингээд. Тэгээ энийг нэг толгой эргээд ах чинь байхгүй л да зүгээр. Хэн хизээ юуг яаж шалгаж байгаагаас нь хамаарат өрөлжиж болох юм дөө. Энэ яг миний төрийн аудитын юугаар хийжээс ус тэр юугаа гэж. Төрийн аудит энд яг хэн хийж байгаагаас нь бол дотоод аудит гэж байгаа. Нэг нь тэр байгууллага дотор нь байгаа хүн өөрийнхөө байгууллагын юг шалгаж байгаа нь дотоод аудит болоо явуулж байгаа. А тэр байгууллагад ажилтгүй байгууллагаас ямар ч хамаагүй цалин манилан авдаггүй өөр одоо мэрэгжлийн компани юм уу тийм ээ мэрэгсэн аудиторууд авч шалгаж байгаа бол тэрийг хөндлөнгийн аудит гэдэг. За ингээд хоёр ялгаж байна. За нэг үйл явц өнгөрсний дараа хийж байгааг нь болохоор пост аудит бол юу дараах юм дуусны дараа хийж байгаа аудит. Манайх ерөнхий ихэнх нь бол бүх юм дуусны дараа жилийн дараа л аудит. А яг урдчлаад бас нэг прогноз маягаар хийх юм аа урдчлан период итгэж бас байдаг. За тэгээд хамгийн нийцлийн санхүүгийн гүйцэтгэлийн аудит юуг шалгаж байгаагаас нь болоод тэгээ хэлчихэж байгаа. За нийцлийн аудит гэдэг бол асуултууд нь энэ аудитууд нь өөрсдөө асуулт ямар асуултанд хариулт авах гээд байгаа гэдгээсээ болчихж байгаа. За энэ хууль дүрм стандарт мөрдөгдсөн үү гэдэг асуулт байвал шалгаад мөрдөгдсөн. Яг зөрчил алгаа эсвэл хууль дүрмээ мөрдөг байна. Тэр хуулийн тэр заалт зөрчигдсөн байна гэж хариулж байгаа бол нийцлийн аудит гэдэг. Асуулт нь санхүүгийн аудит гэдэг нь санхүүгийн тайлан баланс тусгагдсан энэ тоонууд бүртгэгдсэн мэдээлэл мөнгөн хөрөнгө бүх юм олон улсын стандартын дагуу нийцсэн байна уу? Үнэн зөв шударгаар илэрхийлсэн байна уу гэвэл тэрэнд нь хариулж байгаа нь болохоор зэрэг санхүүгийн аудит болчихж байгаа. Тэгээд энэ дээр ямар санал дүгнэлт гарах вэ гэхээр нэг бол зөрчилгүй санал дүгнэлт бол нэг бол хязгаарлалттай санал дүгнэлт эсвэл татгалзал эсвэл сөрөг санал дүгнэлт гэдэг. Тэр нь бол санхүүгийн тайлангийн аудит болж байгаа. Энэ яг нэлээд стандартчл гэсэн нэг хэвийн нэг бар. Гүйцэтгэлийн аудит гэдэг нь болохоор зэрэг одоо хөрөнгө мөнгийг ухаалаг зарцуулж чаддаг. Зөв зүйлд зарцуулж юу? Зарцуулахдаа яг хэмнэлттэй, аль болохоор хэмнэлттэй, тэгээ үр ашигтай, үр нөлөөтэй зарцуулж чадчих. Хэрэгтэй юм зараад үр дүн гарч үгүй. Тэгэхгүй нэг баахан л хийх заавал зарах хэрэгтэй юм шиг зараал байдаг. Тэрийг хэлж байгаа нь гүйцэтгэлийн аудит буюу перформанс аудит. Энэ тэгээ яг өөрөөр мөнгөний үнцний аудит янз янзаар нэрлэдэг. За тэгээд ямар чиглэлээр сэлж байгаагаас нь болоод эн чинь мэдээллийн технологийн аудит, байгаль орчны аудит. Байгаль орчны аудит бол одоо нэлээд өргөн бүрээтэй болж байна. Тэгэл үхэл үз. Энэ дээр чинь мэдээллийн одоо сүүлийн үед бүх чиглэлээр аудит хийж болж шүү дээ, тийм ээ. За хүний нөөцийн аудит. За тэгээд яаж хийхээс нь болоод компьютерээр одоо ч програм хангамжууд гараад ирсэн. Сүүлдээ хиймэл оюунч гарч ирж байна. Ингээд. За хэлбэрүүд нь бол юм байна. Тэгэхээр энэ дээр бол нэг яагаад ах юм байхгүй. Яаж хэн юуг хизээ яаж шалгаж байгаагаас нь болоод ямар чиглэлээр шалгаж байгаагаас нь бол янз янзаар нэрлээд идэг. За ингээд ерөнхий юмны оршилт ус одоо дотоод аудитаа ярив. Дотоод аудит гэдэг нь бол саяны юунд тэр байгууллага дотор байж идэг нэг хүн аудит хийх нь шүү дээ. Тэрийг хэлээд. Байгууллага өөрөө өөрийнхөө байгууллагыг шалгаж байгаа. Ийм олон дотоод аудит болоод. Тэгээ яг дотоод аудит гэдэг нь одоо нэг мэрэгжил болчих өөрийн гэсэн стандарттай
тэрийн дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн дотоод аудиторуудын институт гэдэг Institute of Internal Auditors гэж IIA гэж байгуулга. Америк төвтэй тэгээд одоо дэлхийн 170-80-аад орн гишүүнчлэлтэй бүгдээр энийг хүлээн зөвшөөрсөн нийтээр зөвшөөрсөн хүлээн зөвшөөрсөн юм стандарт дэлхийн нийтээр мөрддөг стандарт. За энэ стандарт маань тэгээд ойр ойрхон шинжилэгдээд хамгийн сүүлд хуучин бол IPPF буюу дотоод аудитын мэргэжлийн юу практикийн хүрээ гэжээс одоо дотоод аудитын дэлхийн стандарт бол сая шинжилэгдчихлээ. Глобал стандарт бол. Тэгээд тодорхойлт нь ч бас өөрчлөгдчихлээ. Би сая энэ гарч ирэх юм нэг ажил. Энэ нэг үг байгаад байна. Дотоод аудит нь удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагыг хараа тус эртэд суурилсан бодтой баталгаажуулалт зөвлөгөө бүрэн дүрэн ойлголт алсын хараагаар хангах зорилгоор байгууллагын үн цэнийг бий болгож хамгаалах тогтвортой байлгах чадварыг бэхжүүлдэг гэсэн нэг юм тодорхойлолт. За дотоод аудит нь байгууллагын дараах зүйлсийг сайжруулдаг. Зорилготой амжилттай хүрэх, засаглал, эрсдлийн удирдлага, хяналтын үйл явцыг сайжруулах, шийдвэр гаргах, хяналт тавих процессыг сайжруулах. За оролцох талуудын нэр хүнд тийм ээ. Тэгээ нийтийн ашиг суралт. За энэ дээр би тайлбарлая. Тэгэхээр энэ дээр удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэж хоёр субъект байгаа юм. Дөрөвний миний агентын онлын хоёр нөхөр, нэг нь өмчийн эзэн, нөгөөх нь төлөөний этгээд. Энэ хоёрыг хараа тус эрсдэл суурилсан бодтой баталгаажуулалт зөвлөгөө бүрэн дүрэн ойлголтоор хангах гэж. Тэгэхээр зэрэг удирдах зөвлөлд бид нар бас мэдээлэл өгөх нь байна. Гүйцэтгэх захиралд мэдээлэл өгөх нь байна. Тэгтээ тэр мэдээллийг гаргахдаа яг хараа тус гэдэг нь харьцангуй хараа тус, аль альнаас нь харьцангуй хараа тус. Мэдээж 100% хараа байх гэж хараа тус байна гэж юу байх вэ? Харьцангуй хараа тус гэдэг. За эрсдэл суурилсан гэдэг. Эрсдэл суурил. Заавал эрсдэл эрсдлийн харжиг бодтой гэдэг нэг обжектив гэдэг. Бага ямиг багаар л хэлнэ. Энэс нэг сүржигнж болохгүй, эсвэл зарим юмыг хараагүй мэт өнгөрж болохгүй тийм ээ. Тэгээ баталгаажуулалт гэдэг нь assurance гэдэг нь энэ нь болохоор баталгаа өгч. Та энэ мэдээлэл үнэн зөв байна гэж хэлж байгаа. Найдвартай байна. Эсвэл зөвлөгөө гэдэг нь одоо зөвлөмж өгөөд жоохон сул учир дутагдaltaй бол энийгээ ингэж сайжруулах гэсэн зөвлөгөө. Ийм замаар байгууллагын үн цэнийг байгууллагын value гэж яриад байгаа үн цэн гэж нэмэгдүүлэх гэдэг. Байгууллагын үн цэн гэхээр юу юм? Байгууллага яах гэж энэ байгууллага оршин тогтнож байгаа? Яах гэж энэ байгууллагыг байгуулсан? Юу хийх гэж байна? Тэгээд тэр байгууллага нь хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй, одоо үйлчлүүлэгчтэй хэрэгтэй тийм ашиг тустай байхыг л хүсэж байгаа. Тэгвэл хэрэгцээгүй болоод одоо тэгээд одоо нэр хүнд мөнд буудаа болчихвол хичнээн их өдөр шөнөгүй ажиллаад хэрэггүй болчихж байгаа. За энэ дээр зорилготой амжилттай хүрэхийг ямар ч байгууллага за иргэн ч гэсэн хүн ч гэсэн урдаа нэг зорилттой байдаг ш. За би энэ жил за компаниар бол манай компани энэ жил 48 бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулалтыг 48 төгрөгийн үр ашиг олоод ингээд бизнесээ өргөжүүлнэ гэсэн төлөвлөгөө жилийн төлөвлөгөөтэй байдаг үст тий. Хүн ч гэсэн энэ жил би одоо тийм сурна мэднэ тэгэж одоо байр сууц авна ч гэдэг юм уу. Тэгэхээр хүн болгон өөрийн зорилготой. Тэгэхээр хүн ч бай, байгуулагч бай, улс орнч бай бүгдээрээ нэг зорилготой төлөвлөгөөтэй байдаг. Тэгээ тэр тавьсан зорилт нь цаасан дээр бичсэн зорилт чинь ингээ аянда биелждэг болов сайхнаа та. Даанч тэгдэггүй. Ямар ч юм дээр ингээ нэг саад бэрхшээл гарч ирдэг. Өөрөөс нь хамаарах саад бэрхшээлч байна. Үл хамаарах өөрийнх нь мэдлээс гадуур тийм хяналтаас гадуур тийм эрсдлүүд гэж. Тэгэхээр зэрэг тэр одоо тэр засаглал эрсдлийн удирдлага хяналтын үйл явц. Тэгэхээр энэ эрсдлийн удирдлагыг л энэ сайжруулахад нэг туслах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг байгууллагч нь өөрийн гэсэн эрсдлийн удирдлагатай хүн ч гэсэн өөрсөө эрсдлээ мөнгө төгрөгөө ханшин унахаас сэргийлээд банкнд хадгалуулдаг ч юм уу, хувьцаа авдаг ч юм уу, байгуулга болохоор одоо эрсдлээ хөнлээд. Тэгээд тэр эрсдлийн удирдлагыг бол их анхаардаг. Тэр эрсдлээ хянах процессыг бол сайжруулахад тусалдаг. Тэгээд засаглал гэдэг нь ер нь одоо энэ хэн юугаа хариуцахын, ажил үүргээр хэн хэндээ ажиллаа тайлгнахын тэр засаглалын процесс нь хэцүү байх хэрэгтэй гэж. Тэгээ ийм чиглэлээр дотоод аудит ажилтг юм. Тэгэхээр эндээс харахаар дотоод аудит бол тэр байгууллагадаа маш хэрэгтэй. Хэрэг зөв ажиллах юм бол яг энэ бүрэн утгаараа ажиллаж чадах юм бол тэрийн дээр байгууллагын дарга нар ойлгоод
өдөр төсөвл нь ойлгоод хэлсэн ярьсныг аваад байдаг бол энэ дотоод аудит бол маш хэрэгтэй. Тэгэхгүй бол энийг хүний улсаас идэх хүмүүс байдаг. Ямар ихтэй юм гэдэг. Ер нь тэгээд улсын салбарч хувийн салбар одоо сүүлийн үед хувийн салбарт маш сайн ойлгоцгоо. Дотоод аудитыг ойлгох газар ховор юм билий. Яг олон улсын байгууллагуудаар бид нар Австрид төвтэй Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага гэж тэр байгууллагын дотоод аудитын хорооны гишүүнээр 3 жил ажилласан сонгуультай. Цалингүй л дээ зүгээр. Очоод жилд нь 3 удаа очиж тэр олон улсын 57 орн гишүүнтэй Монгол улс 57 дахь гишүүн юм. Тэн дээр очоод яад нэг жилдээ хорооны артацийн журмаар 3 гишүүн чинь нэг жил даргалждаг. Тэгээд илтгэл тавьдаг. Тэгэхэд бол тэр олон улсын байгууллагууд бүх сайн ойлгох юм бэл. Дотоод аудит بود ерөнхий захирал нь хүлээж авч уулзаад бүх албатан нэрж ажиллаа танилцуулаад манай хорооны 3 гишүүнт чинь тэгэл урдах зөвлөмжийг ингэж хэрэгжүүлж байгаа. Тэд нар бол үнэхээр үнэх юм. За Монголд би бас хэд хэдэн яамны дотоод аудитын хорооны гишүүнээр ажиллаж үзсэн. Мэдэхгүй дээр бүх юм өнгөрсөн хойно жилийн дараа нэг хэдэн юм танилцуулчаал тэгэл хорооны. Тэгэхээр олон улсын байгууллага 3 удаа 4 сар тутам бид нарыг урьж аваачаал онгоц монгосны зардалтайгаал ингээл аваачаал гэж. Тэд нар бол ажил хэрэгч яадаг юм билээ. Манай гол тэгээд ингээд байгууллагын удирдлага өөрөө тэрийг их сайн ойлгоод ач холбогдыг нь ойлгоод тэгээ ашиглаж чадвал энэ их чухал чиг үүрэг байгаа шүү гэж хэлэх гэсэн. За тэгэхээр би одоо ингээд нөгөө туршлагатайгаа холбоод ирээд ирээ. Нөгөө 19 онд мянганы сарилтын санд орчод бодлоо би юу хийх ёстой. Тэгээ нөгөө стандартаа уншиж байгаа байхгүй. Дотоод аудитын нэг чи юу хийх ёстой л гэсэн юм бэ. Өөрөө хүн амьтанд заадаг л хичээл заадаг зөвлөгөө өгдөг. Тэгээ дахиад уншиж байгаа. Дотоод аудитын нэг чи бол өөрийн гэсэн дүрмтэй байх хэрэгтэй. Дүрмээ боловсруулчлаа. Яг хоо загвар дүрм байдаг бид энийг орчуулад энэ номондоо хийжсэн. Тэр маань их хэрэг боллоо. Дотоод аудитын дүрм гэдэг нь нөхөр энэ дотоод аудитын нэг чи юу хийх ёстой юм. За тэр бол юу хийх ёсгүй юм тэрийг зааж өгч байгаа. Энэ их чухал юм байл. За дотоод аудит ийм юмд оролцож менежментийн чиг үүрэг гүйцэтгэж болохгүй шүү. Яг тэгсэн над тэрэг болж байгаа. Би дотоод аудитын дүрмээ боловсруулаад өдөр цөлөөрөө батлуулсан байсан чи. Манай гүйцэтгэх цагт намайг янз янзын ажлын хэсэгт оруулах гэдэг байгаа байхгүй. Тийм юмд болохгүй дараглаа. Яаж байгаа юм чи гэсэхгүй би эн чинь сүүлд нь би энийг өөрөө шалах болно. Тэгэхээр сонирхлын зөрчил үүсэж байна. Бид өөрөө оролцсон юм чинь чи буруу юм хэлэхээр нөгөө чи өөрөө хамт байсан шүү дээ. Тэгэхээр би яах. Тэгээ миний гаргасан үгэнд хүн читгэхэ болчих. Тэгэхээр би энд оролцож болохгүй гэдэг. Тэгээд намайг хамгаалж байгаа. Тэгээд дотоод аудитын дүрм ийм чухал. За хэнийг юу нөгөө бүрэн эрх үүрэг хариуцлага энэ дээр тусчдаг. Тэгээд өдөр зөвлөлтөд яаж харьцахын гүйцэх удирдлагатайгаа яаж харьцах энийг зохицуулждаг. Өдөр зөвлөлтөд бол шууд ороод тайлгнаж явах хэрэгтэй. Гүйцэх удирдлагатай бол ингээ бас мэдээлэл өгч явах хэрэгтэй. Ер нь энэ бол их хэрэгтэй юм байна. За дотоод аудитын дүрмээ боловсруулчлаа, батлуулчлаа. Дарааны өгсдөл бодсон чинь дотоод аудит төлөлгөөгөөр явах хэрэгтэй. Төлөлгөөгөөр өнөөдөр энийг шалгаж маргаас тэрийг дураараа тэгэж болохгүй юм тий. Төлөлгөө нь юу гэдэг вэ? Стратегийн төлөлгөө гэдэг. За. Стратегийн төлөлгөө нь яаж хийдэг гэдэг нь байгууллагын стратегийн төлөлгөө биш шүү. Хүмүүс холж утгаад байдаг. Дотоод аудитын нэгжийн өөрийнх нь стратегийн төлөлгөө. Уржигдэр манай дотоод аудит институтын бас нэг юу яаж вэ? Мэдээлэл солилцоолтын дээр ярьжсэн нэг хүн асууж байгаа. Тэгээ дотоод аудитын стратегийн төлөвийг яаж боловсруулах юм бэ? Гэхдээ яг яаж боловсруулна гэсэн тийм байхгүй. Би тэгтээ бас яг энэ дээр тулгарч байгаа. Өөрөө тулж. За дотоод аудитын стратегийн төлөвийн бол яах ёстой юм? Ном онцоо уншлаа, өөрийнхөө юмыг уншлаа. Бас бол сайн чиг хилээд өгсөн тодорхой юм байхгүй юм. Тэгээд Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагад ажиллаж байсан нөгөө гишүүдээс асууж байгаа. Манай тэр мундаг гишүүн байсан л да. Тэр надад хэдэн материал явуулсан. Тэндээс харсан чи их ойлгомжтой. Эхлээд шалах асуудлаа тодорхойл гэж. Малчнаар бол хариулах мал сүргээ бүртгэж ав гэж байгаа. За мянганы сорилтын сан гэж байгуулга одоо 2026 оны 3 сарын 31 хүртэл ийм юм хийх хэрэгтэй байна. Америкийн засгийн газартаа байгуулсан компакт гэрээгээ тэн дээр хийх ажлын дуртацсан байна.
За хоёр усны үйлдвэр барих хэрэгтэй байна. Нэг нь ус хүн цэвэршүүлэх үйлдвэр гэдэг усны үйлдвэр барих хэрэгтэй байна. Хоёр дахь нь хаягдл ус дахин боловсруулах үйлдвэр гэдэг бас нэг үйлдвэр барих хэрэгтэй байна. За хоёр үйлдвэр барих юм байна. За гэрээнд тусцсан. Гурав дахь нь болохоор усны салбарын чадварыг сайжруулах юм байна. Энэ ус сувг өдөртөх газрын чадварыг сайжруулах, гэр орооллын ус хангамжийг сайжруулах. За ийм зорилтууд байна. За ойлгомжтой. Тэгээ манай энэ юугаа уншиж байгаа. За юу хийх ёстой вэ? Манай байгууллага юу хийх ёстой? Ямар зорилт тавьж байгаа бүгдийг нэхлээ ойлгочих. Эхлээд баахан уншсан. Гэрээ контрактыг уншлаа. Манай байгууллагын албатуудын ерөнхий урдчсан төлөвлөсөн ажлуудыг харлаа. Тэгжгаад аудит хийж болох ингээд сэдвүүдээр ингээд шалгах ёстой асуудлуудаа жагсаалгаж байгаа. Жагсаагаал байсан нэг 104 шалгах асуудал гараад ирсэн. За ингээд тэгээд нөөцөө бодож байгаа юм. За би энэ 104 асуудлыг энэ хугацаанд 5 жил шалгах чадах юм бол. Тэгээ миний нөөцийн хүлээгс надаас гадна нэг аудитор залуу байсан. Тэгээ бит хоёр хоёулаа. Бит хоёр хоёулаа. Шалгах асуудал 100 гараад байвс. Үгүй шүү дээ. Бүгдийг шалгаж амжихчгүй хэрэгцээ байхчгүй. Тэгэхээр яг эрсдлийн үнэлгээ хийх хэрэгтэй. Тэгсэн манай нөгөө ажилтнууд чинь эрсдлийн үнэлгээ юу ч мэдэхгүй байгаа шүү. Тэгэхээр би эхлээд эрсдлийн удирдлагыг хичээ зааж байгаа. Өөрөө зааж байгаа, хүнээр заалгаж байгаа, арга зүйг нь хэлж өгч байгаа. Тэгээ өөр өөрсөнд нь сэдвэр нь танай төслийн баг ийм ажил хийх юм байна те. Ийм үе шаттай. Эхлээд тендерээ шалгуулаад контрактораа сонгож аваа. Тэгээ ингээ гэрээ байгуулад ингээд ажиллаа эхлүүлээд гэх юм. Тэр юуг нь ягаад та нарын эрсдлээ яг ингэж үнэлээ шүү. Эрсдлийн магадлал нөлөөллийг ингэж тооцсон шүү. Арга зүйг нь хэлж өгöd үнэлсэн. Бүгдээр ингээд үнэлүүлчихэж байгаа. Бүх багийнхаа захирлуудаар нөгөө мэрэгчлэтнүүдээр нь. Тэгээд аваад ирлээ харлаа. Маш оптимист өөдрөг хүмүүс л байна. Биелчин. Барьчих нь байгуулчин. Сайхан. Гэхдээ тэр худлаа шүү дээ. Тэрийг би өөрөө аудитортойгоо нийлж гаад өөрөөсөө жоохон нэлээ үл итгэх байр суурилаас тэгээд юм даа жоохон хатууруулаа тэгээ шалгаад байхаар зэрэг зарим нь болохоор үнэхээр өндөр эрсдэлтэй юм байна. Дунд зэрэг эрсдэлтэй байна. Бага эрсдэлтэй байна. Тэгж жагаад эндээс нь шаталж жагаад өндөр эрсдэлтэйнүүдийг гаргаж ирээд тэгээд нөгөөдгөө 5 жилээрээ хувааж байгаа юм да тийм. 20-од асуудлыг бид нар барьж авсан. За энэ хорийг яц бусд нь яг аянда яг явцын донд гайгүй болчих واخ гэж. Тэгээд тэрийг нөгөө 5 жилдээ хуваагаад стратегийн төлөвлөгөөгөө гаргаж ирж байгаа. Яг би байгууллагын их мэдээлэл учраас би юунуудыг хасцсан юм. Тэгээ ингээд жилээр нь хуваагаад манайх яг 19 онд 21 оноос нөгөө гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилээ тоолсон. Тэгээ нэг нийлээд нэг 6 жилээр хугацаанд ингээд 25 сэдвэр аудит хийсэн байт. Тэгээ улиралд нэг аудит хийгээл тайлагнаад байсан болж таарч байгаа. Тэгээ хүн хүчний болцоо бас огт хурдан хийхвэл төргөн хугацаанд хийхвэл худлаа болчих гээд. Дутуу мэдээлэлтэй тэгээ бүрэн дүүрэн мэдээлэл авч чадахгүй. Хэд сунжирх юм бол бас ашиггүй дэмий болчих гээд. Тэгэхээр улиралд нэг аудит хийсээр гал 25 аудит хийгээ сая 3 сарын 31-нд ажиллаа дуусгасан. Тэгээ хоёр үйлдвэрээ манайхан чинь хүлээлгэж өгөөд ерөнхийлөгч ирээд туу цайчлаад ингээд хугацаанд нь төсөвт нь багтаагаад хэрэгжүүлсэн анх удаага Монголын төсөл хэрэгжлээ гэж хүмүүс үнэлсэн. Тэр ч үнэн баг. Бусад олон улсын төслүүд чинь хугацаанд сумжраал төсөв нэмэгдээл одоо энэ газрын тосны үйлдвэрийг харахад бол их л төвөгтэй харагдав. Манайх болохоор яг 5 жилийн хугацаанд 2 үйлдвэрээ барьцсан. Усны салбарынхаа юг хийж сайжруулсан. Хүмүүсийн сургацсан. Гэр орооллын ус түгээх хэсгүүдийг автоматжуулсан. Бүх ажлаа хийгээд дуусгацсан. Одоо тэгээд үлдсэн хэдэн хүмүүс маань бичиг баримттай архивд өгөх, өмч хөрөнгөө шилжүүлэх тийм л юм байж байгаа. Тэгээд энэ дээр бол ингээд нэг жилээр нь хуваагаад тэгээд ингээд боловсруулчаад удирдах зөвлөөрөө батлуулчихж байгаа. Тэгэхээр бид нар төлөвлөгөөтэй болчихлоо шүү дээ тийм ээ. За тэгээд яг 5 жилийн энэ хугацааны төлөвлөгөө чинь огт хөдлөхгүй байж биш. Энийг жилд нь тодтоход annual plan буюу жил тутмын төлөвлөгөө болгоод тэрийг бас удирдах зөвлөөрөө тодтоход 21 онд юм хийн, 22 онд юм жилд нь удирдах зөвлөөрөө батлуулаад ингэж явж ирсэн. Тэгэхгүй тэр чинь
хуучин төсөөллөөр бас байж шинээр ус эрсдэл гараад ирсэн байгаа. Энэ тэгээд ихтэй жилийн төлөвлөгөө боловсруулалтын стратегийн төлөвлөгөөгөө дахиад нэг ревю хийгээд эрсдлийн юугаа бас дахиад нэг үнэлчээд яваад байна. За тэгэхээр дотоод аудитын нэгжийн байгуулах эзлэх байр суурийг хамгаалтын 3 шугам гэдэг энэ загвараар тайлбарлах их ойлгомжтой байдаг. 3 lines of defense гэж хамгаалтын 3 шугам. Одоо сүүлдээ зүгээр 3 шугам л гэдэг болсон байна. 3 lines. Юунаас хамгаалах гэдэг. Эрсдлээс л байхгүй. Тийм ээ? Эрсдлээс. Тэгээ энэ загвар бол их загвар энэ нөгөө олон улсын байгууллагад хамт ажилласан манай нэг гишүүн маань Жан-Пьер Гарите гэдэг Бэлэг нөхөр байсан. Тэр бол энэ тэр зохиосон юм байл. Анх автор нь. Тэгээ олон улсын дотоод аудитын институт энийг албан ёсоор өөр юм болгоцсон. Тэр бас холбооны дарга нь байсан. Тэгээ нэг чинь дандаа ортацийн журмаар явдаг болохоос солигдоод байдаг. Тэгээд Жан-Пьер Гарите маань надад тэр миний стратегийн төлөвөө боловсруулах юм загвар магварыг өгч ирсэн. Тэгээ энэ дээр бол яаж гоо тэр удирдах зөвлөл гэдэг нь нөгөө тэр байж байна. Дэрэгдээ аудитын хороотой байж болно, зарим нь байхгүй ч байдаг. Гүйцэтгэх удирдлага гэдэг нь нөгөө CEO төлөөний этгээд эзэн агентийн онлоор бол. Тэгээ амарч байгууллагын гаваад улсын салбарч бай, хувийн хвшилч бай ингээд 3 шугам байдгийн байна л да. Яг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нэгж дүүд нь болохоор 1-р шугам first line function гэдэг. 1-р шугамын чиг үүргүүд. Тэр олон улсын байгууллагын очихоор бид нар second line шүү. Өөрсдөө айгуу сайн мэддэг юм байна. Тэгээ 1-р шугам гэдэг нь юу гэхээр одоо манай мянганы сорилтын санд бол 3 төсөл байсан гэсэн шүү дээ. Нэг бол цэвэр усны үйлдвэр, хаягдл усны үйлдвэр, гэр орол нөгөө ус сувгийн удирдах газар. 3 төслийн баг бол манай 1-р шугамын чиг үүргүүд байсан. Тэгээ тэд нар бол ер нь 1-р шугамын чиг үүргийн багууд бол яг ажлыг гардан хийж байгаа өдөр тутам хариуцсан зохион байгуулж байгаа болохоор өөрсдөд нь тулгарч байгаа эрсдлүүдээ хамгийн сайн мэддэг хүмүүс нь тэд нар гардаж хийж шүү дээ. Очоод нэг хүнтэй уулзаад тэр нь ч болохоо байц энэ ч юм бол тийм зөвшөөрлөгтэй гэж байна ингэж ингэ. Тэд нар юу их систем хэр өөрсдөө эрсдлээ маш сайн тодорхойлоод эхлээд тэрийг тэгээд үнэлээд тэгээд дараа нь хариу арга хэмжээ буюу энэс эрсдлийг бууруулах, эрсдлээс зайлсхийх, эрсдлийг хуваалцах гэсэн ямар хэлбэрүүд байж дарга хэмжээнүүд аваа явдаг. Энэ хамгаалтын шугам 1-р шугам бол хамгийн чухал үүрэг. Тэгээд гүйцэтгэх захиралтайгаа тайлбарнаад явна. 2-р шугамынх нь болохоор зэрэг support functions буюу нөгөө дэмжих үйл ажиллагаа. Одоо бас ямар ч байгууллагад хүний нөөц, санхүү, худалдаа ажиллагаа, хууль эрх зүй гэх тийм ээ. Чанарын хяналтын багууд. Тэгээд одоо юу ч вэ? Мониторингийн багууд. Эдгээр болохоор second line functions буюу 2-р чиг үүргийн багууд байгаа юм. 3-р шугамынх нь болохоор дотоод аудит болж байгаа. Дотоод аудит болохоор зэрэг харуулдаа нарын гүйцэтгэх удирдлагуудаа шалжиж байгаа. Дээрээс нь удирдах зөвлөл рүүгээ шууд харьцаж байгаа. Энэгээр ялгаад. Ер нь тэгээд дотоод аудит бол давхар хяналт тайлгнах зарчим гэж байдаг. Double report нь. Энэ дотоод аудит бол чиг үүргийнхээ хувьд удирдах зөвлөлд ажиллаа тайлгнана гэж байгаа. Functionally report to the board. Захиргааны хувьд бол гүйцэтгэх захиралт. Administratively report to the CEO. Тэгэхээр ийм хоёр ялгаа байна. Хоёулын тайлгна гэхдээ нэг нь бол чиг үүргийнхээ хувьд удирдах зөвлөлдөө шууд тайлгнаждаг. Тэр захиргааны гэдэг нь та тэр байгууллагын ажилтан тэр байгууллагаас цалиа авч байгаа тийм ээ. Учираас бас гүйцэтгэх захиралтай хязээ амрах уу, хязээ чөлөө авах уу гэдэг чинь бас гүйцэтгэх захирал. Гэхдээ бас гүйцэтгэх захиралтай ийм байх шүү. Та энийгээ ингэж сайжруулаарай. Наад багуудын хэлээд байгаа юм чи энд нь бас эрсдэл байна шүү. Энэ нь жоохон худлаа байна шүү. Энэ хоцорч явна шүү. Энэ нь одоо юунаас яаж хэлж явах хэрэгтэй. За 4-р шугамгээ цаашаа яваад бол тэр нь хөндлөнгийн аудит болоо. Цаашаа зохицуулагч байгууллагууд юмнууд гараад ирдэг. Ийм баг. За ийм ерөнхий ийм зарчим нь байгаа юм. Тэгээ яг хоо энэ сүүлд яг энэ хэрэгтэй бол энийг хийхгүй бол тэгэл бид нар энэ аудитаа хийгээл явна. Өөр юу ах вэ? За тэгээд
яг хөө нэг завшаа олцсныхаас энэ мянганы сорилтын санд ажилласныхаа хувьд бас энэ байгууллагаас юу олж мэдв, юу туршлага урамтлал бас ярмаар санагдаад байдаг юм бас хэлчихье. Та нар бас эргэжтэй ч байна. Яагаад энэ мянганы сорилтын сангийнхаа ингээд яг хугацаанд нь төсөвтэй багтаагаад нэмэлт санхүүж шаардахгүйгээд элдв хил амгүй ажиллаад дуусгачих. Өчнөө эрсдэл байл шүү дээ. Яг бид нарыг аудит гэрээ хөргижээд эхлэхэд ковид гарцсан. Юу болов да тий гэрээсээ гарахгүй байсан шүү дээ. Тэгэхээр чи яаж үйлдвэр бүтээн босголтын ажил явах юм? Туркээс ажилтнууд орж ирэх хэвээр. Нэг компани, Туркийн компани манай цэвэр усны үйлдвэр өрсөн. Шугам хоолойн ажлыг Израилийн компани хийсэн. Яаж одоо бид нар гаднаас орж ирсэн үнэ чи сар карантинлдэг байлоо тий? Тэгээ хаймар төгтөөс. За ковид бол бүгдээрээ ойлгоо. За тэгж байтал Орос Украины дайнаас болоод логистикийн асуудал бид нар Европоос бараа материал тоног төхөөрөмж авах хэрэгтэй. Шууд ороод ирдэг байсан бол ингээд тойрог замаар явж тий логистикийн асуудал гараад хил дээр бөөн одоо юу вэ? Тэгээд байж өшөө зөндөө юм гарсаа тэгээд 23 24 онд биокомбинат сонгоны оройрч үер болоо туулга болж 2 жил дараа л үерлээ шүү дээ. Яг тэнд манайх нөгөө гүний хөдгөө духаж ирсэн. Тэр ажлын талбай маань усан давтцсан. Төслийн нэг баг нөгөө нэг кемп нэг гайшин тэгээд арал шиг тэр усан дотор нуурын дотор ажилласан шүү дээ. Офис руугаа орж чадахгүй төслийн ажилтнууд ч. За тэгээд ижил нодлон Трамп ерөнхийлөгч болонгуудаа нэг сарын хооронд хэдэн executive orders тушаалууд гаргасан. Тэрний нэг нь гадаад үзүүлж байгаа тусламжийнхаа хөтөлбөрүүдийг 3 сар зогсооно гэдэг. Эхний 1 сарын хооронд гарсан анхны тушаалынхаа нэгэнд зарлиг нь. Тэгээ бид нар чинь нөгөө дуустдгийн даваан дээр санхүүжилт зогссон. Тэгээ бид нар чинь баахан тэгтээ арай татан болгочихгүй. Бид нар бүх гадаад тусламжийнхаа хөтөлбөрүүдийг эргэж харж үзэж байгаа, эргөө хийж байгаа. Тэр хооронд нэгч шинээр гэрээ барьж хийж болохгүй, шинээр ажилтан авч болохгүй, шинээр ямар нэгэн юм хийж болохгүй. Бид нэр чинь баахан restriction нөгөөд бид нар чи юу ч хийж болохгүй гэхээр суугаад гээ бид яах юм бэ? Энийг зогсоовол зогсооч. Эсвэл бид нэг яаж хүлээж гэл. Тэгээ бид нар 7 сар хүртэл бид нар юм тодорхойгүй байдалд байсан. Тэгээд сүлдээ яг нэг 7 сард бид нар бодсон байхaltaй Америк за энийг тэртетэргүү дуусгах гэж байгаа юмыг зогсоочвол монголчууд яаж хийж байгааг нэг гүйцээчих байх. Тэгээд кредит нь монголчууд аваад нөгөө гавьяагийн хэн өөрхөө гэдэг, тууц хэн хайчлах уу гэдэг дээр болохоор ягаад манайхыг өргөжлөл санхүүж хэрэгтэй. Бусад оронд хэрэгжижсэн мянганы сорилтын төслүүдийг компактуудыг нилээдийн зогсооцсон юм. Шууд зогсоогоод үлдсэн мөнгө татаад авсан. Манайхыг бол тэгээгүй. Тэгээд Америкийн мянганы сорилтын корпорацийн хувьд бид Монголын манай энэ төсөл бол нүрийн тахалж исэн төсөл биш. Өөрсдийгөө бас аврах. Ягаад гэвэл тэр чинь USAID-ийг татан болгоцсон байхгүй. USAID гэдэг том байгууллага байлаа шүү дээ. Тэрийг татан болгоцсон. Тэгэхээр бас мянганы сорилтын корпорац ч гэсэн бэмбэгэнцгээ бид нэг яачих вэ яах юм бол. Тэгэхээр бид нүрээ тахлахын тулд манай гүйцэтгэх цаглыг чи 2 удаа яваач конгресс дээр яриа олон улсын баг хурал дээр манай гүйцэтгэх цаглыг яваач илтгэл тавиуллаа. Бас манайхаар л нүрээ тахлаад байсан гэж би ойлгодог. Тэгээд энэ амжилттай болсон юуг нь би бодоод байсан энэ бизнес модельтэй хамаг нууцсан байсан юм байна. Манай тэр засгийн газрын орнын компакт гэрээ гэдэг чинь тэн дотор ингээд заасан. За энэ Америкийн бол ингээд $350 сая өглөөд Монголын засгийн газар нэг хувь оролцоо оруулах хэрэгтэй, contribution оруулах хэрэгтэй. Манайх тэндээс мөнгө гаргаад. За тэгээд танах юу юм шүү. Нэгж байгуулах хэрэгтэй гэдэг нь мянганы сорилтын сан гэдэг ийм байгууллага байгуулад төрийн өмчийн үйлдвэр, төрийн өмчт үйлдвэрийн газрын статус. За ингээд бүтцийн нэгээд гэсэн. Тэр дотор жил болгон аудит хийлгэж хөндлөнгийн аудит. За. Тэгэхээр анханасаа засаглалын менежментийн бүтцэн их зөв хийсэн. Манайх ч өдөр зохицуулалттай яамтай төлөөлөл, хувийн сектор, бодлогын ажилтнуудын тэнхим, тэгээд иргэний нийгэмлэг төр иргэний зориг самбан гэдэг Transparency International гэдэг иргэний нийгмийн төлөөлөл усны салбарын докторуудаас урдсан нэг юм төлөөлөл удирцуулалттай. Тэгээ гүйцэтгэх удирдлага яг дандаа сонгон шалгуулалтаар. Тэгээ энэ дээр нэг онцлог юм байсан нь болохоор хідэн чиг үүрэг байдаг шүү дээ. Одоо эрсдэл төртөмтгий худалдан авах ажиллагаа.
санхүүгийн төлбөр тооцоо, бүртгэл. За яг нөгөө төслийн менежмент. Энэ хэдийг авал дандаа хөндлөнгийн мэрэгжлийн хараа тус байгуулгаар хийлгэн шүүгээд гэрээндээ тусгацсан. Компакт засгийн газар хоорондын гэрээнд. Тэгээ манай Манганы сорилтын сан чин дэрэгдээ санхүүгийн агент, fiscal agent гэх санхүүгийн агент байлаа. Энэ болохоор American Cardno гэдэг компани байсан. Сүүлдээ нэрээ өөрчилсөн. Худалдаа авах ажиллагааны агент, procurement agent гэх. Тэр нь Английн Charles Kendall гэдэг компани. Манай төслийн зөвлөх маань Tetra Tech гэдэг Америкийн компани. Энэ 3 компаниг гэрээндээ тусгацсан. Тэгээ би анх орчиход ийм олон хөндлөнгийн байгууллага ямар хэрэгтэй юм бөө зардал гэл. Тэгээ дотроо тэгжил боддог л гэсэн үннээ хэлэхэд. Тэгээ явцын донд эднэр чинь бид нарыг хамгаалж ямар нэгэн зөрчил үйл нийцэл гарахаас хамгаалж исэн механизм байсан юм билээ. Тэгээ Америкч чинь бас ухаантай болохоор овд нь 47 улс орнд ийм төсөл хэрэгжүүлсэн болохоор дандаа хөгжиж байгаа орнууд Аз, Африк, Латин хаа газрын тэр хөгжиж байгаа орнуудын бизнесийн соёл ойролцоол байсан баг. Авилгалт өртөмт хийлвэсэн баг тийм ээ. Танил далайн ажилд авчих. Таньдаг компанида эсвэл сонирхлын ямар сонирхлын үүднээс товын сонирхлын үүднээс нэг компанид тендер өгчих юм уу. Тийм учраас ингээд хараа тус мэрэгжлийн компаниуд яасан. Тэгээ манайх ч одоо бүх гүйцэтгэх захирлаас эхлүүлээд захирлуудаа дандаа сонгож шалгавдаг тийм. Бид нарыг ажилд ороход Ирландын Sri Executives компани гэдэг гадаадын компани, Ирландын хүний нөөцийн компани бид нарыг сонгож шалгуулж авсан шүү дээ. Тэгэхээр тэнд ямар танилцал юм байхгүй шүү дээ. Яг л нөгөө тавигдсан шаардлага, мэдлэг, ур чадвар, туршлагыг хараад тавиулсан. Тэгээд ажилтнуудаа болохоор яг сүүлдээ бол бид нар Mongolia Talent Network гэдэг хүний нөөцийн мэрэгжлийн компаниудаар сонгож шалруулж тэгээд авдаг. Short list дотроос нь сонгож ярилцлага хийж авдаг байсан. Ярилцлага хийхдээ бас тусгай хараа тус баг бүрдүүлээд эдгээр тусдаа үнэлгээ өгдөг. За тэгэхгүй манай ер нь Монголд яаж юм? Танил талаа ажилд авдаг. Маш төг юм л тийм. Баг бүрдүүлнэ гэлдэг. Тэр баг бүрдүүлнэ мэд. Туршлагагүй хүн ирэх ямар. За ингээд яхад бид манай дээр бол тэр тийм байгаагүй. Хоёрдугаарт худалдаа авах ажиллагаан дээр маш их алдаа гарч ирж тийм ээ. Энд тэнд очил тендер танил талдаа өгсөн тэр ямар манай энд ч одоо тэр худалдаа авах ажиллагааны ангид ажиллаж байсан учраас бид нар одоо сая яхад 261 гэрээ хийсэн байна шүү дээ. Тэгэхээр маш олон тендер зарласан байгаа биз? 5 жилийн хугацаанд. Нэг ч тийм шүүгдэлтсэн, зөрчилдсөн юм гараагүй тийм. Монголын байгууллагууд яах вэ бол бүгдээрээ хэрэгт ороод авилгатай тэмцэх газар дуудагтаад баларх байсан биз. Тэгэхээр тэр худалдаа авах ажиллагааны агентыг авч ажиллуулсан бас бид нарыг аварч ирсэн, хамгаалж ирсэн, сейфгаард болж ирсэн байна гэж би өөр. Сүүлд нь л ойлгож байгаа шүү дээ. Өнгөрсөн эргээд харахаар зэрэг. За санхүүгийн агент яадаг байсан гэхээр бүх төлбөр тооцоог тэд нар хийдэг. Манай гүйцэтгэх захирал гарыг үсгэх сурахгүй шүү дээ. Тэр санхүүгийн агент гэдэг нэг Эквадор нөхөр сууж байна. Биш ээ. Юу лээ? Латин Америк юм байна. Сууж байгаа. Нөгөө юуных болохоор зэрэг англ хотлоо авах юм англ гүрзийн янз янзын орны хүмүүстэй. Тэгээ бид нар нэг дор офис нэг дор өрөө л өөр. Тэр санхүүгийн төлбөр тооцоо ингээд хийх. Манайхан чи яг нэг компани улслууд ажиллаач ингээд за нэг энэ ажлыг хийлээ. Тэрийн нөгөө төслийн менежер, фидикийн инженер маань хянаа за чанар шаардлага гэрээнд тусгасан нөхцөлийн дагуу хийсэн байна гэдэг хөл бид нар тэрнийх нь хийсэн ажлын төлбөрийн ойлролтон ч юм уу ингээд тодорхой хугацаанд үе шаттай төлөө өгдөг. Тэгээ санхүүгийн агентаа байж ихээр санхүүгийн агентын бүх бичиг баримтыг хянана. За фидик инженер хянсан уу? За захирал төслийн захирал хянсан уу? Гүйцэтгэх захирал төвшөөсөн үү? За бүх суппортын документуудыг нэгчээж тэгээд гүйлгээ хийдэг. Тэгээ манай хүмүүс яадаг байсан л да энэ хитрхийн онцгойлолтой баахан бичиг баримт нэхэд байна. Би дотроо баярлал ашгүй зөв нэх бүр сайн нэх хэвээр. Тэр чинь ингээд дутуу бичиг баримт бүрдлүүлээгүй юмар гүйлгээ хийцэн байсан бол зөвшөөрлгүй хянагдаагүй гүйлгээ хийцэн байварсан төсөв тусгаагүй гүйлгээ хийцэн байсан бол дараа нь хөндлөнгийн аудит ирнэ шүү дээ. Манайд бол хөндлөнгийн аудит жил болго ирж аудит хийдэг байсан. Дээрээс нь USA-ийн Inspector General's Office гэдэг ерөнхий инспекцийн албанууд 3 жил дараалж аудит хийсэн. Америкод бас ирж байсан.
манай хөндлөнгийн аудит 7 аудит жил болгон аудит чинь. Юуны USAID-ийн 3 удаа ирж ялла. Дээрээс нь манай үндэсний аудит, сангийн яамныхын ирж аудит хийлээ. Шалгуул дөндөө шалгасан. Их мөнгө зарцуулж байгаа учраас бас их шалгадаг юм шиг байна. Тэгээд үндэсний аудит хийсэн газар ч гэсэн нөгөө гадаадын зээл тусламжийн ашиглалтыг шалгахдаа бас манай мэдээллийг авд. Яг ийм шалгаагүй ч гэсэн мэдээллийг авч тайландаа оруулдаг. Тэгээд хяналтаас бол ангид байгаагүй маш. Тэгээд дээр нь өдөрт зөвлөлт чинь хэцүү гişүүд байсан шүү дээ. Одоо тэгээд бид нар чинь майхан бид нар чинь бут авнаа тэгэл өдөрт зөвлөж. Тэгээд ингээд харахаар зэрэг сангуугийн ямар ч зөрчил илэрээгүй. Жил болгон бид нар зөрчилгүй санал дүгнэлт авч байсан. 7 аудит. Тэр USAID-ийн жирээд клин опининг өгчээсэн тийм ээ. Цэвэр зөрчилгүй байсан. Ингээ харахаар тэр санхүүгийн агентыг авч ажиллуулсны ашиг тус гарч байгаа. За тэр Tetra Tech гэдэг Америкийн компани нөгөө манай зөвлөх инженер фидкийн гэрээгээр явдаг хүмүүс. Бүх ажлыг ингээ газар чорооны ажлаас эхлээл хянчиж байгаа байхгүй. Фидкийн инженер байхгүй бол ажил явахгүй. Тэр Туркийн Мапа компанийн фидкийн инженер хажууд нь зогсож бүх юм ийн хөдөлмөрийн аюулгүй байдлын чинь байгаль орчны зөрчил байна уу шалгана. Бүгдийг ингээ хянаад тэгээд одоо тэгээ улсын комисс шалгаад шууд хүлээж авч байгаа. Одоо бид нар хэрэг чанаргүй барилга барьсан, чанаргүй үйлдвэр барьсан байсан бол улсын комисс хүлээж авахгүй шүү дээ. Ерөнхийлөгч ирж тууц ажиллаж боломжгүй шүү дээ. Тэгэхээр бид яг яаж байгаа вэ? Тэгэхээр тэр фидкийн инженер төслийн менежментийн зөвлөхийг авч ажилласны үр дүн гарч байгаа. Тэгэхээр энэ авилгалд өртөж болох чанаргүй юм хийж болох эрсдэлтэй чигүүргүүдийг хөндлөнгийн мэрэгжлийн байгууллагаар хийлгэсний хүчинд би бол энэ манай төсөл амжилттай хэрэгжсэн болов уу гэж бодод байгаа. Хэрэг манайд бол тэр алба байсан л да, хүний нөөцийн алба байсан. За төслийн багууд байсан, инженерүүд байсан, бүхэл төрлийн инженер, усны барилгын, цэцгэлгааны бүх инженерүүд байсан, байгаль орчны за санхүүгийн баг байсан. Худалдаа ажиллагааны байсан. Давхар тэгээд хажуугаас нь ингээд хараад тас байвал тэгээд эдгээр чинь их чухал юм байсан юм байна гэж бодож байгаа. Дээр нь Америкууд чинь их ухаантай хүмүүс. Тэр $350 сая чинь нэг мөсөн цөл бол өгчихгүй. Улирал яг жилийн төлгөө байсан Multi Year Financial Plan гэж жилээр үзээ. Тэр улиралд нь хүсэлт тавьж авдаг бас. Хүсэлт тавихтаа бид нар өнгөрсөн улиралд хийсэн бүх юма тайлгнадаг. Мониторингийн үзүүлэлтүүд нь хангаж яах нь бүгдийг нь явуулж иж тэгжээж дараа улирлынхаа төсвийг авдаг. Тэгэхээр тэр нь болохоор зэрэг байсан бэхээр бид нар чинь ингээ ажиллаа хойшлуулж байгаа оройхонгараа ширүүхэн дайрчна гэж хийх боломж байхгүй. Улиралд нь жигд нэг ритмичний явсараад 5 жил дуусахад бүх ажил дууссан байх хэвээр ийм юу хийцэн байсан юм бэл. Механизм нь бид энийг тэгээд Америкийн мянганы сорилтын корпорацийн бизнесийн загвар гэж яагаад нэг статья бичээд наахан ч бас юу гаргаад хэвлэл мэдээлэл гаргаад Америкууд ч авсан. Тэгээ яах нь бид өөрийнхөө гаргасан. Тэгэхээр ийм байсан юм. Бид нар энэ дотоод аудитынууд ямар үр гүйцэтгэх бид яг бизнес процессыг сайжруулахад бас нөлөө үзэн. Бизнес процесс гэж юу хэлээд байгаа хэрэг үйл ажиллагааны дүрм журам их чухал байдаг юм байна. За бид нар гараад ирэхэд Америкчийн загвар дүрмүүд өгөөдсөн баг. За хүний нөөцийн гарын авалгыг эндээс аваад хийчээрэй. Бусад оронд хэрэгжижсэн. За худлаа ажиллагааны гарын авалгач иймэрхүү юм байх юм шиг загвар өгчдөг. Тэрийг манайхаа аваад өөрийнхөө нөхцөлд. За санхүүгийн төлбөр тооцоо хяналт fiscal accountability юу чи ийм байх юм шиг байна. За байгаль орчны чиглэлийн юу чи ийм байх. Дандаас модель загвар дүрм журмууд өгчдөг. Тэр нэг урд нь бусад орнуудад хэрэгжижсэн тийм туршигдсан тийм. Тэрийг аваад манайх Монголын нөхцөлтэй хийцэн болохоор зэрэг дүрм журмууд нь айгуус ягаад гэвэл чамбаа боловсруулсан. Олон жилийн туршлага байна шүү дээ. Тэгээд ингээд яатсан. Тэгээгүй хэрэг бид нар өөрсдөө анханаас нь боловсруулсан бол нэгдүгээр тэгж боловсруулах хугацаа байгаач. Хэдийдээ боловсруулаад хэдийдээ судалгаа хийгээд байхгүй. Хоёрдугаарт боловсрууллаа гэх тийм чамбаа боловсруулж чадахгүй байсан. Яаж чадах мэдэхгүй шүү дээ. Ажиллаж үзчихээж л ард нь гарсныхаа дараа л ойлгож байгаа шүү дээ. Эхэндээ бол ойлгохгүй явж гол нэг мэдсэн тэгээд дууссан байна. Тэгэхээр зэрэг энэ бизнес модель нь тэр загвар стандарт дүрм журмууд нь маш чамбаа байсан юм байна. Тэгэхгүй бол 5 жил дамжиж багтдаггүй юм байна шүү дээ. USAID чинь ягаад ингэ яаж байгаа USAID-ийн юу чинь
гэд хугацаанд сонжраал төсвөр нэмэгдээл ерөөсөө дуустгүй тийм төслүүд л энэ тэнд чадах хөгжүүлнэ гэж яваал байдаг. Хэвлэлийн мэдээлэл эрхчлөөг дээшлүүлнэ. Янз янзын үр дүн гардггүй төслүүд их мөнгө зардаг байсан. Тэгэхэд бол баг Буш жуниор Буш ерөнхийлөгч байхдаа шинэ юу гаргаж ирж мянганы сорилтын корпорац гэж 21 жилийн өмнө байгуулсан юм билий. Гэхдээ за бид одоо хэрэг гадаад тусламж үзүүлэх юм бол богино хугацаанд тодорхой үр дүн гарах тийм төсөл. Тэгэхгүй бол над хятадууд чинь нэг бүс нэг зам гэд хөтөлбөр гаргаад энэ хөгжиж байгаа орнуудыг талдаа татаад байна шүү. Зээл өгөөд дид үтцсэн сайд. Тэгвэл бид нар хятад бас сөрөг арга хэмжээ авч бид нар бас энд буцалтгүй тусламж өгье. Зээл биш буцалтгүй тусламж өгье. Гэхдээ сайн хяналттай хэрэгжүүлэх. Тэгээд яасан бэл. Тэгээд ийм олон орнуудад 47 газар хэрэгжсэн үе чинь Монголд ингээ яхаараа манайд бол сайн хэрэгжсэн. Дээрээс нь нэг чи ингээд шууд өөрсдөө мэдээж нэг ч хүн ажилд авч байгаагүй. Бүгдийн энэ сонгон шалгуулалтаа тэгээд Америкийн мянганы сорилтын корпорацийн no objection гэж зөвшөөрөл авдаг. Тэрийг авчиж тэгээ өдөр төсөвлөөр оруулж явдаг. Нэг ч компанид дур мэдэж ажил өгөөгүй, тендер өгөөгүй. Нэг ч зөв хууль ус гүйлгээ хийгээгүй. Тэгэхээр яг энэ хяналтын механизм өдөр тутам бид нар ч өөрсдөө бичиг эхлээд багийн захирал нь хянаад тэгээ гүйцэх захирал хянаад тэгээд нөгөө санхүүгийн агент, худалдаа авах ажиллагааны агент PMC буюу project management consultant маань үнэлээд тэгсний дараа Америк руу явуулахаар Америкийн тэр тэнд байгаа Вашингтонд байгаа мэргэжилтэн хянаад no objection өгдөг. Тэгээ дараа нь удирцсан. Тэгэхээр хяналтын механизм бол яг бизнес процессын дотор нь хяналтын механизм нь орцсон байсан. Яг нэг шийдвэр гаргахад бүх үе шатаар дамждаг. Тэр чинь өөрөө хяналтын юу юм бэ шүү дээ. Тэрнээс нэг дотоод хяналт гэхээр манайхаа нэг хэн нэг хүн чи ажиллаа ингэж хий үгүй шүү дээ. Тэр чи яг ажил хийж явах хэвээр тэр жил мод бүрдсэн байна уу гэдгийг хэлдэг байсан. Тэгээд тэрийг бол бид нар мянганы сорилтын корпорацийн амжилтын нэг хүчин зүйл юм а гэж үзээд байгаа. Тэгээд бид яг бизнес процессыг бол ингээд флоу чарт болгоод задлцдаг байсан. Би гэдэг нь одоо аудитор хоёр маань. Тэгээ энд яг нэгжүүдэд энд яваад тийшээ нөгөө бизнес процесс энэ жишээл бол худалдаа авах ажиллагааны нэг үе шаталтай. Худалдаа авах ажиллагаа шиг олон үе шаттай. Энэ одоо аль нь тэгээд эндээс төлөвлөгөөс аваад ингээд дуусах бүх процессыг ингээд урсгал диаграм болгоод тавьчих нь флоу чарт. Тэгээд тэндээ хэн юуг хариуцсан хэн яах юм. Тэгээд энэ дээр хаана эрсдэл байж болох уу гэдэг. Тэр шар гурвалжингууд маань эрсдлүүд байгаа юм. Риск. Тэгээд нөгөө юунууд нь болохоор хяналтууд нь байна уу, байхгүй орхигдсан юм байна уу. Тэгээд энэ дээр бид нар зөвлөгөө өгдөг байсан. Тэгэхээр зэрэг энэ чинь юу болчих жоохгүй. Бизнес процессыг сайжруулж байгаа байхгүй. Хаана хяналт орхигдоод байна. Хаана илүү шат дамжлага байгаад байна. Тэгээд энэний хүчинд бид нар чинь тэр Америкуудаас өгсөн дүрм журмыг бас улсрангүй болгосон шүү дээ. Жишээ нь худалдаа авах ажиллагааны гарын авалга анх бид нар дөнгөж ихний хийсэн аудит худалдаа авах ажиллагаа. Гарын авалга нь 80 эдэн ууц цул текст байсан. Нэг ч зураг байхгүй текст. Тэрийг уншаад бүгдийг судлал диаграм болгоод тэгэл дараа нь бид нар ингээд флоу чартаа өгсөн. Дараа нь Америкууд тэрийг сайжруулад одоо хэд дэх хувь вершн хэд дэх 6.0 ч байна. Сайжруулсараад одооны худалдаа авах ажиллагааны авалга нь 20 тууц дандаа диаграм текст байхгүй болсон. Тэгээ би бодож байгаа юм. Хэлэхгүй байгаа Америкт хэлэхгүй. Тэр манайхаа санаа авсан байхгүй. Бид хоёрын хийсэн юмнаа санаа авч. Яг энийгээ бид нар бас байгууллагуудаар бас хувь нэмэр гэж болоод үнцэн болгосон байх гэж бодоод байгаа. Хоёрдугаар санхүүгийн хоёр дахь хийсэн аудит нь санхүүгийн аудит байсан. Тэгээд яг нөгөө бас энэтэй адилхан бизнес процесс болгоо задлаа. Тэгээд энэ ялтан энд ийм юм байна, энэ орхигдсан байна, энэ худлаа байна гэдгийг хэлж өгöd. Тэгээд зөвлөмж өгöd байсан. Тэгээд бас манай санхүүгийн дүрм журм бас шинжлэхтэй одоо бас хэдтгэн ч явж байна. Сайжрал ингээд. За хүний нөөцийн гарын авалгыг бас сайжруулж өгсөн. За бүх юм байна. Тэгэхээр энэ юмнуудыг хийгээд харин бизнес процесс нь одоо эн чинь тоглоомоор спортоор бол тоглоомын дүрм юм те. Хэн яах хэвээр. Тэр тоглоомын дүрмийг зөрчиж болохгүй. Тэгвэл шүүгч шүгэл одоо шар карт өгнө шүү дээ. Тийм ээ. Тийм учраас тоглоомын дүрмээ сайн барих хэрэгтэй гэдэг шиг. Бизнесийн процесс бол энэ дүрм журмын бол их сайн мөрдөгдөх хэрэгтэй. Тэр нь өдөр тутам хүмүүс нь хянах хэрэгтэй маа гэж тэгж яаж.
За тэгээд энийгээ бас бид нар RSI матрикс уу ингээд юунд бас хоригддаг байсан. Энэ яг товчлсон үг л дээ. Report нөгөө approve нөгөөдг нь юу гэсэн байна? Тийм consult inform гэсэн үг нэ. Хэн энэ юм асуудлыг боловсруулахын, хэн санал өгөхын, хэн хянахын, хэн батлахын гэдгийг нэг чигүүргийг ингээд бүгдээр ингээд яц. Тэгээд нөгөө бизнес процессын үе шат болгон дээр ингээд тавьчихаар зэрэг хэн хизээ ямар үүрэгтэй энэ процессд оролцох. Худалдаа авах ажиллагаанд чинь маш их олон баг этгээд оролцож байгаа шүү дээ, тийм ээ. Гэхдээ яг тэр төслийн баг нь өөрөөсөө ажлынхаа даалгавраа болсон бичээд ийм хийх нэг ийм контрактор хэрэгтэй байна гэдэг. Тэрийн тэгээд одоо санхүүгийнхэн болохоор төсөвт суусан билүү, тийм ээ? Суугаагүй билүү. Хуулийнхан болохоор нэг гэрээнд тусгацсан билүү, үгүй билүү. Тэгээд байгаль орчны талаас нь, гендер талаас нь манай чинь бүх төрлийн юу байл шүү дээ. Тэгээд ингээ хамгийн сүүл гүйцэтгэх захирал бодлох юм уу? Одоо өдөр төсөв болох юм уу? Америкт зөвшөөрлөх юм уу? Бүх хэдий чи энд сууцгаар энэ би манайхан бол энэ хоёр түүлийг их сайн ашигласан. Flowchart, RSI matrix гэдэг. Энийг ямар ч юм дээр хийж болох юм бэл. Одоо хүний нөөцийн сонгон шалгууд тэр чинь ингээд задлаад ингээд процессыг ингээд жижиглээ задлах юм бол бас нэлээд урт диаграм гарч ирнэ. Худалдаа авах ажиллагаа бол маш олон. Би санхүүгийн төлбөр тооцоо бол маш олон. Ингээд яачаад яхаар хэцэгцтэй хинч маргадгүй юм бэл. За тийм байна. Чи яах гэж юм зөвлөгөө хаанаасаа юм зөвлөгөө бодоод олж өгөх энэ дээр харахаар тийм байна. За үлэн зөвшөөрлөө гэж. За миний ярих үндсэн юм бол ингээд дуусчих байгаа. Та бүхний зүгээс та асуулт байл хамаагүй чөлөөтэй яг энэ та холбоотой ч юм уу огт холбоогүй ч юм байж болно. Аудитын тойрсон асуулт би хариулъя. Надад нэг ийм асуулт байна. Ер нь төрийн салбарт одоо дотоод аудитыг нэвтрүүлэхэд анх 2012 оны гарсан тушаал гарснаас хойш одоо засгийн газрын дотоод гарснаас хойш ингээд өргөн батлагдал яваал байна. Тэгээд яг ингээд нэг зөвхөн бид нөгөө магистр докторийн судалгааны ажлын түвшинд судлаад үзэхэд яг нэг үр дүнтэй хэрэгжихгүй байгаа юм асуудал байдаг аахгүй. Тэгээд та ингээд олон улсын туршлагатай харьцуулаад ингээд бас төрийн аудитд ажиллаж байсан туршлагатай харьцуулахаар ер нь одоо хамгийн түрүүнд юуг төрийн салбарт өөрийн дотоод аудитыг үр дүнтэй нэвтрүүлэхийн тулд юу хийх ёстой вэ гэдгийг хэлж өгч гэсэн. Төрийн салбарт төрийн удирдал нэг тийм тэр нэг хэлсэн дотоод аудит хийсэн нөгөөх нь санхүүгийн шалгалт хийдэг. Санхүүгийн шалгалтын хэлцэгт нь хуучин үрдмент манай социализмын үеэс үлдсэн улсын шалгалт юу нэ те юу байхгүй санхүүгийн хяналтын шалгалт. Зинаметргоо байцгаас үлд нь одоо нэг цогт баяр гэдэг шударгал хэлээ зүгээр. Тэр нөхдөө цаад болоод идэв. Одоо орон нутгаас ирсэн аймгийн аудиторууд бидний хичээл суугаад гэдэг. Бидний сангийн ам дээр семинар зохиор эхлээ дотоод аудитх нь ярьдгийн хичээл заадаг. Тэд нар их сайхан ярина олон улсын жижиг юм шиг. Их сайхан болчиход байж тал санхүүгийн хяналтынхаа орж ирээд хуучин юм яриад юмчихдээ. Тэгээ бид нар өөр толгой хэрэгчээд альгээр нь явах юм бэ. Акт 50 албан шаардлага өгнө. Тэгэхээр зэрэг намайг ажиллаж байхад бас тэнд дотоод аудит улсын салбарын байгууллагын дотоод аудитын дөрмийн төсөл хийсэн. Миний дотоод аудит тэгээ засгийн газраар батуулна гэдэг. Тэгээ намайг нэг аншаад өгөөч гэдэг газрын дарга ил уншсан чинь за би наадханд чи санал өг. Хуучин дүрмэн дээр дотоод аудит гэдгийг ард нь таслал тавиад хяналт шалгалт гэдэг юм. Тэгээд тэр хоёр өөр юмыг авч бадлаад нэг юмд оруулах гэдэг. Миний төрөний 3 шугамын загвараар бол нэг нь болохоор 2 дугаар шугамынх байхгүй. Хяналт шалгалт санхүүгийн хяналт дотоод юм. Нөгөө дотоод аудит чинь 3 дугаар шугамын чиг үүрэг. Хоёр юм холиод тэр чинь холион бантан болчдөг байхгүй. Тэгээд нөгөө дотоод аудитын хуулийн төсөл дээр чинь бас тэр хяналт шалгалтын өөрсдийнхөө ажилгүй болчихгүй бол бас өөрсдийнхөө нэрийг тавьчуулаад бүр юу ч шулгаа хийцдэг. Тэгээд ингээд нэгдүгээрт ингээд удирдах байгаа сангийн яам нь ингээд юм
мут. Тэгээд сайхан сургацсан хүмүүс нь солигдчихно. Зөндөө сургалтанд яваад ингээд суудсан байхсаад. Гот сангийн яамч бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нэг JK-ийн дэстээр сургасан шүү дээ. Зөндөө сургалт хийсэн. Дараа жил нь Японууд ирсэн чинь нөгөөдөл нэхэнхэн солигдсон. Одоо яах юм бид нар дахиад сурах юм уу? Тэгээ сангийн яамны дээр дотоод аудитд ажиллаж байсан бүгдээрээ одоо солигдоод одоо ер нь байхгүй болсон. Энд тэнд гадагшаа яваад орхон гаргаад өөр яамд очих нь очиод. Тэгээ тийм докторгүй байдал их байна. Хоёрдугаар тэгээд манай засгийн газар нөгөө засгийн газрын яамдын бүтцийг хийхдээ буруу бүтц гаргаад ирсэн. Одоо ямар ч байгуул яамд болохоор дотоод аудит биш хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газар гэдэг нэг. Хоёр болохгүй юм гэж яасан. Тэн дээр би нэг хэрэг эхлэх нэг сумья гэж юм байсан юм да референ надтай хамт ажиллаж. Тэр л хийсэн юм билээ. Тэгээд та одоо ягаад ийм буруу хоёр юм хийж. Үгүй адилхан юм байх гэж бодвол хийсэн шүү дээ. Мэдээгүй. Болоод өгөөч надад шал хоёр өөр юм шүү дээ. Нэг нь мониторинг чинь менежментийн чиглэл үүрэг. Дотоод аудит чинь болохоор тий governance засаглалын чиглэл үүрэг байхгүй. Ингээ ойлгохгүй. Тэр нэг юм ойлгохгүй юм шиг инхээр ингээ бодлуулаа хийсэн. Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудит. Тэгээ нөгөө тэн дотор ажиллаж байгаа хүмүүс нь маш зовлонтой. За бид одоо яах юм аа? Аудит явах юм. Тэгээ чи аудитор гэдэг чи хараад тас байх хэрэгтэй байхгүй. Менежментийн чиглэлд оролцож болохгүй. Менежментийн чиглэлд оролцсон бол тэрийг шалгаж болохгүй. Тэгээ орохгүй байж дараа нь шалгах хэрэгтэй байхгүй. Хөндлөнгийн би тэрэнд ямар ч оролцоогүй байхгүй сонирхол байхгүй. Тийм учраас тийм юмнаас болоод ингээд улсын салбарын юм хөгжихгүй яваад байна. Тэгээд уг нь бол сургалт хамгийн хийгдэж байгаа нь улсын салбар шүү дээ. Тэгээ үн төлбөргүй хийгддэг. Бүх сургалтанд төрийн албаагчд үнэгүй оролцсон. Хувийн секторын бол мөнгөө төлж оролцсон. Ялгаа байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг гадаадад сургалтанд манай дотоод аудитын чиглэлээр манай тэр надтай хамт ажиллаж байсан одоо нэг гадаадд нэг олон улсын юунд явсан байна. Голомт банкнд байхдаа дотоод. Тэгээд голомт банкнаас гарахад нь чи тэр гадаадшаа явсан зардлаа төль гэж төлүүлж ажиллаас нь гаргаж шин. Улсын салбарын бол зөндөө сургалтанд явж ирчгээ тэгээд гараа хаяа явууч. Тэднээс мөнгө нэгж байгаа юм байхчгүй тий. Тийм л байхгүй. Тэгээ яг хоо энэ улсын салбарын нэгдүгээр нь хүмүүс нь тогтворгүй юм. Тэгээд ажилд орж ирж байгаа хүмүүс юу гэдэг юм даа туршлага бас нэг гинт залуу хит залуужаад байгаа юм уу. Тэгээд энэ ерөөсөө төрийн албанд ажиллаж байгаагүй хүмүүс ороод ирдэг. Тэгээд одоо эднес чинь тэгээ нэг дэндүү улс төржид байгаа учраас ажлынхаа гүнд орохгүй, эрсдлээ ойлгохгүй, тийм аудитын ач холбогдол ойлгохгүй учраас эн чинь дотоод аудит нөгжихгүй. Хувийн секторын бол сайн ойлгож штеп. Ялангуяа арилжааны банкнууд бол жоохон эрсдэл гарах юм бол бөө мөнгөний алдагдал орно үсттэй. Мөнгө алдчих нь. Мөнгө алдахын тулд бид нар чинь маш сайн хяналттай байхгүй. Тэгэхээр хувийн сектор шал өөр байна. Тэгээ энэ дээр яг нэгдүгээр тэр энийг уг нь хийгвэл хийж болох юм байгаа юм л да. Тэгээ Европын холбоо бид нар чинь тэр JK-гийн шугамаар холон газар явлаа. Япон, Солонгос, Япон, Англи, Элин сангийн яамныхан чинь тэнд бүгдээрээ явцгаад бусдын яамнаас явдаг. Ойлгоол ирдэг. Тэгээд хийх юм баг гэр хийдэг байхгүй. Тэгээд бусад оронд бол ном журмаараа яваад байгаа юм. Монголд нэг болж өгөхгүй энэ яадгийн мэдгүй. Хөндлөнгийнх нь арай гайгүй болчиход байгаа шүү. Өнөө 4 журмын хувьд стандартын хувьд бол. Гэхдээ яг одоо цаг хугацаа явж байгаа. Одоо ойлгох байлгүй дээ энэ чинь болохгүй байна. Ажил явахгүй. Төлөвлөсөн ажил нь зорилтоо биелүүлэхгүй бол бид нар чинь тэгээд хяналт муутай байсны шинж шүү дээ. Хувийн хвшил бол өгжөөд байгаа нь бол энэ хяналт сайтай гэх л дээ. За ийм л хариулт өгье яах вэ? За. Сонирхолтой сайхан сонирхол гэхээсээ илүү маш чухал юм яасан би их баяртай байна. Би бол итгэж хүн биш байсан гаргаж тэгээд би ч урд харсан байсан. Тэгээд өөрөө энэ хүн уулзсан. Өөрөө нэг ирээд сэдвэр нэг юм чинь олсон. Одоо бидний ярианд олцож баяртай байна. Тэгээд Батбаяр бол эхнээс 90 оноос танил анх одоо хэрэг газар багаар зохион байгуулалттай Монголын ер нь анхны баг үргэлжлэж юм байгаа юм байна. Тэгэхээр манай Батбаяр
Угаатар Самбалууд. Яагаад маань газрын өдөртгөөс хүний нөөцийн өдөртлөн газар багийн системээр ажилладаг тийм сонирхолтой процесс шилжээд ажиллаж байсан үед би бас нэг итгэж чирэн хэрэглэх газар эдийн шинжилгээний байгууллага шиг болсон байсан шүү дээ. Бас хэрч хүчтэй судалгаанд суурилсан. Тэгэхэд нэг герман төгсөж ирээд 2 сар биднэртэй хамт ажиллаад Бөөдөр Баятай Катли Канадын мэрэгчлэнтэй анхны одоо газрын бүтцийн өөрчлөлтийг юугаар хийж ялаа шүү дээ. Өдөртөө хөшиг хөтөлбөрийн хүрээнд хийж ялаа. За тэрний дараагаар яг Монгол улсын New Public Management-ийн загвараар Шинэ Зеландын загварыг аваад улсын салбарын шинэ хөтөлбөрийн загвараар одоо төсвийн байгууллагууд дээр санхүүжилтийн зарчим хэрэгжсэн харамсалтай тэрийг хууль гарч хэрэгжүүл 11 онд төсвийн ерөнхий хуулинд оруулаад төгсгөө болгосон. Тэгэхдээ тэрнээс нь хойш би бол улсын салбарын хөтөлбөрийн зарчмууд хэрэгжиж эхэлсэн гэж боддог. Манай Монголын үйл явц бол их сонирхолтой. Энэ үедээ ярих юм бол маш их цаг авна. Би зөвхөн отрээс эхний ээж нэг юм асуугаад тэгээд энэ отрыг ярьсан зүйлийг за тэр дотоод апдейт бол хүн мэдж байгаа процесс би үнэ онл практик юм үү. Хамгийн гол нь Монгол Улсын сангийн энэ үйл явц хэрэгжихэд дотоод апдейт ямар үүрэг гүйцэтгэв ер нь одоо тэр хөрж ярьсан хараат бас нэгжүүд бий болгож сонгон шалгуулалт хийсэн ямар ажил бүгдтэй байв гэдгийг ялангуяа одоо манай хөтөлбөр академийн төрийнхэн сургалт явуулдаг байгууллагууд болон бусад байгууллагуудын практикт нэвтрүүлэхэд болж өгвөл одоо энэ нэвтрэхэд удах байх л да. Гэхдээ ер нь санаа өгөөд яриад байх юм бол юм. Өөр энэ аль дээр үед ярьж ирсэн чи одоо хөтлөхөд гэж юм уу гэж байгаа шүү дээ. Тэгээд тийм төвшөнд хөтөл яриасаа гэж юм бодож юм бичээсэй гэж. Манай төрч сайн бичдэг хүн бичих байх. Нэлээ ярил маа байгаа. Ганц өглөөний 40 минутанд нэг асуух гэж байгаа юм маань юу гэхээр ер нь дэлхийн улс орнуудад хоёр бол бас олон газар явсан, олон төрлийн ажил хийсэн. Туршлагатай харилцаа холбоо сайтай. Сайд нараа сонгон шалгаруулж авдаг улс байна. Яг одоо мэрэж зарчмаар сонгон шалгаруулалт хийгээд авдаг. Яг нэлээд хэдэн газар бас сонин хөлбөрөд байна. Тэгэхээр яг тийм хөлбөр байна уу? Манайд тийм боломж ирэл байгаа болов. Зүгээр иргэд CV-г өгөөд сонгон шалгаруулдаг нэг ч орон байхгүй юм шиг байна. Тэгэхдээ тийм сонгон шалгаруулалтын маягтай хэлбэртэй улс орнууд нэлээд байна л та бас. Энэ чинь сүүлийн үед хараад байхад бол ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд томилчиход байна шүү дээ. Тийм томилхгүй гэж ашиг сонирхлын зөрчилтэй байна уу гэж тэгээд CV хэлбэр янзын юм өгч лавлгаа авч байгаа ч гэсэн зарим газар бол шууд ашиг сонирхлын зөрчилтэй сайдууд томилчиход байгаа нь илэрхий харагдаад байна л да. Тэгээд нүдэнэд чихээр хадлаа явчихад байгаа. Энэ энтрийг засахгүй бол Монгол орны энэ авилга ялах бол одоо хэлтал хардаг ч юм уу бусад бүх асуудал шийдэгдэхгүй бидний нөгөө төлж байгаа одоо бид чинь төлөөдийг базаах татвар төлөгчдийн манай баялаг бүтээгч гэж яриад байгаа хүмүүсийн татврын бол хадаар болно л доо. Энэ талаар бас юу вэ? Бид New Public Management улсын салбарын шинэ хөтөлбөр яагаад өндөг гэхээр энэ хүрээнд чинь бид нар хоёрын хвшлээс төрийн байгууллага суралцъя гэж. Тэгээ энэ загваруудыг аваад нэвтрүүлж болохгүй юу гэж явсан шүү дээ. Тэгээд тууштай явж чадаагүй. Тэр утгаар нь асууж байгаа шүү гэж хэлэхэд. Цомч сэргээчтэй. Нэрээ би чинь хэрэгэрлэх газарт боловсон хүчинд референтээр ажиллаж байсан. Тэгээд тэр үед манай боловсон хүчний газрын дарга маань самбалунд байгаа. Танаад ч олон жил хичээл заасан баг. Бид нар тэгээд нөгөө Нүбийн хөгжлийн хөтөлбөрийн шугамар удирдлагын хөгжлийн хөтөлбөр гэж хэрэгжүүлж байсан. Тэгээд төрийн албаны өөрчлөлт шинжилтийн төслийнх нь хариуцдаг одоо юу гэдэг юм бэ? Цалингүй нэг ажил хийдэг байсан. Би хажуугаараа тэрийг хийдэг байсан. Тэгээд бусд нь болохоор төвлөрлийг сааруулах, мааруулах гэдэг олон компоненттэй байсан.
тэрний нэг үр дүн нь бол бид нар төрийн албаны хуулийг боловсруулж гаргасан юм. Туслалыг боловсруулсан. Тэгээ манай Самбалуундуу дарга Бөөвбаатар маань их төвтэй оролцсон. Самбалуундуу дарга маань компьютер дээр мэдгүй. Бөөвбаатар өчөөрөөр баахан слайд хийлгдэг. Сурдаг. Сүүлдээ тэтгэврт гарсан ханаач гэсэн компьютер сураагүй байж тээ өөр хийвэл сүүлдээ. Би нэг хэдэн жилийн өмнөөс нэг Дэлхийн банкны үнэлгээний юугаар ирж танараас ярилцлага авч яхад энэ Самбалаа даргаыг бас нэг ажилд оролцож хүүхдээр шивүүлээд явуулчихсан. Тэгээ бид. Тэгээд яг тэр гол үзэл санаа маань бол юм мэрэгсэн төрийн албыг бий болгоё. Тэгээд бидний чинь бас сургалт мөргөлнөр би чи Японд очиж хүний нөөцийн чиглэлээр судалгаа хийгээд сургалтанд суугаад ирээд үйл ажиллагаа мэрэгжлийн төвшинг үнэлэх журам сонгон шалгаруулах эсэлтийн шалгалтын журам гэж 2 журам боловсруулж өгчээсэн юм. Тэр маань одоо хүртэл явж байгаа юм шиг байна. Тэгээ манай төрийн албаны хуулийг боловсруулаад төрийн албаны зөвлөлийг байгуулад явандаа манай хүний нөөцийн алба чинь тэгээ төрийн албаны зөвлөлийн ажлын алба болж хувирсан шүү дээ. Тэгээ самбаа дарга маань ажлын албаны дарга болоод тэгж байхдаа сая Батцах захирлын хэлгээд тэр үед танай удирдлагын активтай бид нэр хамт их ажилладаг байсан. Адиа захирал маань ректор маань байсан, Талигач маань байсан. Долгорж багш байсан. Тэгээд Батцах багш маань байсан. Тэгээд Цэдэв доктор бүгд л манай газар дээр л унждаг байсан шүү дээ. Тэгэл бид нар самбаа даргач очиж хичээл заана. Бид нарыг ч заримдаа заалгадаг л байлаа. Тэгээд тэгтээ бид нар тэр яамдын одоо энэ үндсэн чиглэл яамдын бүтцийг гаргаж ирсэн. Яам тохируулагч агентлаг, хэрэгжүүлэгч агентлаг гэдэг энийг үг таны хэлжсэн нэг Канадын нэг зөвлөх байсан. Тэр ирж бид нарт ээж өгөөд ийм зөв бүтцтэй байдгийг. Яам бол бодлогоо тодорхойлдог юм. Бороохон агентлаг буюу тохируулагч агентлаг нь бол ингэж ташуурдаж татвар гайл майлн ташуурдаж хэрэгжүүлэгч агентлагууд нь болохоор implementing agency нь бол ингэж ажилладаг ингэж анх тэр загварыг гаргаж өгсөн юм. Тэгээд улс төрчтөн солигдож байхад төрийн албан доктортой мэрэгсэн байх хэрэгтэй. Тийм ч merit зарчмаар ажиллах хэрэгтэй гэж ярьж ирсэн. Тэгээд одоо сүүлийн үед энэ маань алдагдаад байл. Хуучин бол нэгсэг бол овоо яагаад тэгээд тэр таны хэлдэг тэр Шинэ Зеландын нэг зөвлөх тийм хуулийн төсөл бичгсэн юм байлээ. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэдэг. Тэрийг манайхан авч Азийн хөгжлийн банкны шугамар Талигач намхаж анцсан маань тэр даад их ч олон хүнийг Австрали, Шинэ Зеландд туршилсан судлуулсан. Да бөөнөр нь явуулж ирсэн. Би ч бас нэг группт нь ороод явж илээ л. Тэгээд тэр бол яг хувийн хвшлийн менежментийн одоо элементүүдийг улсын хвшилд нэвтрүү төрийн салбарт нэвтрүүлэх гэсэн оролдлого байсан. Тэгээ байгууллагуудыг одоо баахан бичиг цаасаас үйлдвэрлээд байгаа ш. Бүтээгдэхүүн output гэдэг юм гаргая гэдэг. Тэгээ нэг туршилтын 5 байгууллага гаргаж ирсэн нэг нь манай төрийн шинжилгээ байсан. Тэр үед үндэсний аудитор газар болоогүй байсан. Тэгээд Австралиас өвлөхөд ирээд за танай төрийн шинжилгээний бүтээгдэхүүнийг тодорхойлно гэдэг нэг авгаа өрөөд миний өрөөнд суудсан. Хоёулаа бүтэн өдрөл суулаа, саасан дээр зураал байлаа зураал. Тэгээ сүүлдээ тэгээд манай бүтээгдэхүүн шалгалтын тайлан болж хувирсан. Тэгээд тэрнийх бүх процесс юм бич. Тэгээд тэрийг үнэлээд тэгээд манайхаас гадна статистикс гэх өшөө нэг хэдэн 5 байг. Тэгээд туршилтын байгууллагууд тэрэн дээрс эхлээд бид нар аудит хийдэг болж эхлэе. Тэгэл яасан байгаа. Тэр нь бол юм их зэгцтэй ойлгодог. Тэр бизнес процессыг их зөв ойлгоод танаа эцсийн бүтээгдэхүүн юм. За тэр манай тайлан гарлаа, аудитын тайлан гарлаа. Энийг аваад хэрэгжүүл тэрнээс гарч байгаа нөгөө өгөөж нь юу байх юм тэрний үр өгөөж нь бол дараа нь тооцдог. Хэдэн заримынх нь өөр өгөөж шууд гарчхан зарим нь нэлээд хэдэн жилийн дараа гарна. Тэрийг ингээд анханаас нь зөв хийж исэн юм байна лээ. За сүйд яг онцолж асуугаад байгаа юм бол нэлээд сайд нартай холбоотой юм асуугаад байна. Бидний одоо миний мэдхээр бол яг merit зарчмаар хүмүүс тамилж байгаа сайд нараа тамилж байгаа газар бол Орос, Хятад хоёр л баг шүү дээ, Вьетнам энэ төр байдаг. Энд бол случайны тийм огт гинтийн хүн төр өдөртлөнд гарч ирэх. Бүх шатанд бэлтгэгдсэн ингэж явж багаас нь ихэж ажилласан хүмүүс л тэр өндөрлөгт. Одоо ардчилсан тогтолцоо сонгуулийн тогтолцоотой болоод ирсэн орнуудад бол за адилхан юм шиг байлээ дөө. Европын орнууд ч гэсэн энэ эдгэрхий популист хүмүүс нь л гараад ирчихдэг. Тийшээ гарч ирдэг. Тийм олонд таалагдсан тийм популист амлалт өгсөн хүмүүс нь гараад ирчихдэг. Тэг яг хөө тэгээд нэг сайхан юм дэрийн дээр болохгүй буцаагаад дараагийн сонгуулиар
буулгачдаг л тэрэндээ л баг шиг. Тэгэхэд одоо тэгээд ядад Орсын ингээд төрийн удирдлага ингээд мэдээгээр харахаар тэр сайд дарга нар нь дандаа нас тогтсон хичээл хүмүүс байна шүү дээ. Америк ч гэсэнтэй одоо тэр ерөнхийдөө. Манайд болохоор нэг 40-тэй хүмүүс ч одоо зарим нь 30 эдтэй мэдхгүй ямар туршлага байгаа юу ийш мэдхгүй. Би бол тэр үед бол их айдаг. Би яг залуугаараа бас удирдах ажил томилогдчихлээсэн л та. Тэгтээ инквайрийг соёлын сайд огтс газрын ерөнхий захирал гээл 30 эдг настай. За 30 эдэн настай төрийн ажиллагааны ерөнхий нэр юм шиг. Гэтэ би тэр үед аягүй хөтлөө айдаг байсан. Тэгээд маш их юм уншиж тэр ажлаа ойлгох гэж эхний хэдэн жил бол их яадаг байсан. Одоо мэдгүй тэгж уншиж яадаг юм байдаг. Ер нь тэгтээ залуун томилдог газар байдаг юм байлээ. Австрч гэсэн дөрөвчийн ерөнхий сайдны канцлер нэг залуухан хүн байсан шүү дээ. Тий ингээл тэгтээ тэгээд дараагийн сонгуулиар гарчт юм л. Ер нь харж байхад бол социализмын үед бол манайхан чинь анхан шатны нэгжээс ажиллах хөдөө ажилуулдаг, үйлдвэр дээр ажиллуулж байгаа л тэгэл яаманд ажиллуулал, тэгэл дараа нь хэрэг эрхлэлт ажиллуулал, тэгэл дараа нь төв ороонд тэгж жагаад нэг яамны сайд мэдл, орлогч сайд байж байгаа сайд болдог. Яг тийм карьерийн шатнд байсан юм. Тэгээд намын дээд сургууль заавал төгссөн байх хэрэгтэй. Энд чинь намын дээд сургуулийн бөөр шүү дээ, тий. Тэр үед намын дээд сургууль төгсөөгүй юм бол дарга болтгүй л байсан. Аймгийн дарга тэр бүгдээрээ намын дээд төгсдөг. Сүүлдээ энэ маань удирдлагын актив. Тэгэхээр танаа удирдлагын актив бол бас энэ уламжлалаа хадгалаа. Төрийн би Японы төрийн албаны туршлагыг судалж явах тийм. Тэр сургалтын институттэй тэд нар нь болохоор төрийн албанд орж ирсэн хүмүүсийг эхлээ сургаад тэгээд мэрэгчлэнээр ажилуулж байгаа. Тэгээд ахлах мэрэгч хэлтсийн дарга болохын тулд хэлтсийн даргын сургалтанд суугаад тэгээд нэг хэлтсийн дарга болоо тэгээд бүх байгууллагад байгаа бүх хэлцээ тойроод ажиллаж тийм ротейшн гэдэг тийм ээ. Чи өнөөдөр санхүүгийн хэлцээний даргасан дараа жил 2 жилийн дараа боловсон хүчний хэлцээний дарга ингээд тойрш явсаргаа сүулдэ болохгүй гадаадад элчинд нэг аташаагаар нэг буцааж авчираад өөр яманд нөгөө сэлгэн ажиллуулаад тэгж бүр мэрэгч тэд нэг Япон Герман хоёр бол ойролцоо баг. Та Германы бол одоо мэрэгсэн. Японы бол тэгээд нөгөө генералист буюу бүх төрийн албаны альч байгууллагад ажиллаж чаддаг хүн болгоод юм билээ. Зарим газар бол яг тухайн чи боловсон хүчнэрээ байсан бол боловсон хүчнэрээ л явсараа дуустдаг. Санхүүгээр дуустдаг. Тийм ялгаатай юмнууд байдаг юм. Гэхдээ альч загвар альч юмд сайн муу хоёр тал байдаг. Тэгээ нэг нь бол тэр тухайн орныхоо нөхцөл байдалд тохирж ажиллахгүй бол их хамгийн сайн нэг газар их сайн байсан загвар Монголд ирэхээр таарахгүй гэж болохоор зэрэг Монголынхаа орчинд өөрийн гэсэн загвартай л болмоор юм шиг. Манай уламжлал байсан шүү дээ. Манай эдгээр нэг төрийн албаагчийн нэг долгион хатан матан гэдэг тийм чанар байхгүй гэдэг. Тэр чинь манай яг уламжлалт юу байсан юм шиг байна. За бидгүй би яг зөв хариулсан уу, буруу хариулсан уу? Бидний өглөөний уулзалт бас жиг хэрэгжиж байгаа учраас айлуулах цаг хичээж байгаа. Одоо асуултаа дуусгая. Тэгээд бид үргэлжлүүлээд бас өглөө цаа унгаа бас одоо төлөвлөгөө актив багш хүмүүсээс гадна бас таны чиглэлээр асуудал хийдэг, ажилдаг надад авдаг сууд бас байгаа. Тэгээд бидний энэ уулзалтын зорилго зөв мэдээ сонсоод өрхөөс гадна бас цаашдаа хамтарч ажиллах хүмүүсийг бүрдүүлэх хүчнээ бас зорилго тахав байдаг шүү гэдгээс хэлээ. Тэгээд захирал төлөвлөгөөний захирал профессор байгаль ууш таныг өгөхөд За, өглөөний өвдөж хүн зуны сайхан өглөө одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Удирдлагын активийн хувьд бол бас хүн одоо сургалтын судалгааны ажил гэдгээсээ гадна бас үед нийгэм чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаануудыг бас эрхлэн явуулдаг тийм ээ. Энэ нь бол энэ нэг нь бол энэ эртэж хүн гэдэг ийм арга хэмжээ байдаг. За энэ эртэж хүнд маань бол нийгмийн одоо янз бүрийн төлөөллийн хүмүүс тийм ээ. Өөрөөрийнхөө чиглэлээр бас сонирхолтой ийм
яриа илтгэлүүдийг тавьдаг байгаа. За тэгээ өнөөдрийн арга хэмжээ бол бас энэ түрүүн хэлсэн ер нь дэлхийд дээр энэ дотоод аудит гэдэг юм чухал байна тийм ээ. Энэ чиглэлд одоо бас үйл ажиллагааг ингэж сурчлах үүднээс одоо манай хамт олон бас санаачлаад манай санхүү үйлчилгээний албаныхан бол үүнийг санаачилж өнөөдөр ингэ зохион байгуулж байгаа. За ингээд энэ үйл ажиллагаанд маань бол зөвхөн удирдлагын активын багш ажилтнууд биш бас нэлээд өргөн хүрээтэй төр хувийн хвшлийн тийм ээ энэ чиглэлийн судлаачид одоо хүрэлцэн ирсэн явдалд бол үнэхээр их маш их талархалтай байна тийм ээ. Энэ арга хэмжээ бол цаашдаа ингээ үргэлжлээ явж яадаг бид нар. За тэгээ өнөөдрийн арга хэмжээнд одоо хүрэлцэн ирж оролцсон Батбаяр доктор танд маш их баярлалаа. Бас нэг талаараа бол дурсамжтай, нөгөө талаараа бас санаа авч цаашдаа бас одоо монголчууд хэлдэг тийм ээ. Нөгөө нэгийг бодож хоёрыг санаж одоо хийнэ гэдэг шиг тийм зүйлийг бас хэлж өгч байна. Энэ дотоод аудит гэдгийг бол бид нэр ер нь нэг ирээ шалгадаг л хүн гэж л ойлгоод байдаг боловч ер нь бас үзээд ахлаар чинь бас илүү зөвлөн тусалж бас юугаа буруу зөв рүү хийгээд байна гэдгийг чинь хэлж өгдөг юм байна л гэж байна л да. Би одоо захирлын ажлыг аваад бас л яг аудитэд шалгуулад эхэлсэн. Өмнө нь бол ямар зүгээр сургалтын одоо ажиллаад удирдаа явдаг байсан чинь байгууллага удирдаад эхэлсэн чинь бас тийм юм руу их орсон л доо. Яг ажил томилогдсон 2 өдрийн дараа засгийн газрын хэрэглэх газрын дотоод аудит ирээ шалгасан. Тэгээ ингээд үзээд ингээд ярилцаад ахлаар ч бас санаа оноо аваад энийг ингэх юм байна, тэгэх юм биш үү гэдэг ийм юмнууд хийгээд тэгээ дараа нь одоо нөгөө хөндлөнгийн аудит ирээ, санхүүгийн аудит нэрээд ингээд шалгахлаар чинь манай санхүүчин болов сая энэ жилийн одоо санхүүгийн аудит төр бол маш сайн үлгээ авсан. Тэр нь бол бас ингээд дотоод аудит ирж хийчээд дараа араас нь ингээд санхүүгийн хөндлөнгийн аудит, үндэсний аудитаас ингээд шалгалт орсон чинь асуудал байхгүй алдаа зөрчилгүй ингээд шалгаж байгаа нь бол бас энэ дотоод аудит бол хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйл байна тийм ээ. За тэгээ бас манайх чинь дотроо бас чанарын баталгаажуул дотоод аудитын бас энэ нэгжтэй манай бүрэлдэхүүнээрээ бас ирсэн сууж байна. Тэгээ манай энэ хүмүүс маань ч гэсэн бас өөрийн гарын авлага гаргацсан уг нь хизээ яг юу хийх юм гэдгийг чинь ингээд тодорхойлцсон ийм зүйлүүд яваад байгаа. Тэгээ бас саяын одоо өглөөний уулзалтаас ч гэсэн санаа авах зүйлүүд ч гэсэн гарч ирж байна тийм ээ. Юу хийх ёстой энэ төр бизнес модель энэ төр бол үнэхээр чухлаа тийм ээ. Энэ зүйл дээр л ер нь тулгуурлалт юм байна. Ер нь энэ хөндлөнгөөс бас хараа тусаар ажиллана гэдэг чинь л ер нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг ийм нөхцөл юм байна гэж ингэж үзээд байгаа юм. Тэгээ харамсалтай нь бол манай энэ төрийн байгууллагууд чинь яг л хараат болчиход байгаа юм л да. Бүр дээрээс авахгүй л доошоо хүртлээ тийм ээ. Тийм учраас энд бол бас энэ бизнес модель, процесс зураглалын энэ гаргаад яаж хараат биш бас ажиллах уу гэдэг ийм зүйл ч гэсэн чухал юм байна гэж ингэж харагдаж байна тийм ээ. За гэх мэтлэн ингээд бас санаа оноо авах ийм зүйлүүдийг хэлж өгсөн одоо Батбаяр докторт энд хүрэлцэн ирсэн нийт хүмүүсийн өмнөөс одоо талархал илэрхийлж сайн сайхны хүсье өрөөе. За тэгээд нөгөө талд нь бас өглөө бич ер нь чирт тусдаг л да. Өнөөдөр бас өглөө 5 цаг тусч байна. Тэгээд энэ монголчууд ер нь бид нар чи ер нь унтсаар байгаад ер нь 3 цагийн дараа л яаж идэггүй ажилдаа орчд юм бэ ер нь яаж ч өгчих юм бол доо гэж бас нэлээд бодлоо. Энд чинь өглөө чинь ер нь 4 өнгөрөөл гигээ ороод тэгэл 4-5 цаг гэхэд чинь нар мантцсан байд юм байна. Тэгэл бидний ажил амьдрал чинь үндсэндээ өчигдөр харин жоохон оройтод явсан чинь 8 өнгөрөөгд энд уулзалтаа байсан учраас гэрээсээ 8 өнгөрөө гарсан чинь л хотын төвжирэл нь ерөөсө битүү болчдөг. Бүгдөө 8 өнгөрөөгөл гэрээсээ гасгаад тийм шүү дээ. Ер нь бол тэгээ ингээ харахаар бол бас бид нар чинь ажиллах юм энэ цаг нарцсан ч ер нь хаймшаа чимдээ гэж их бодогдлоо. Тэгээ энэ өглөө 7 молоогоос ажил эхэлж ивэл зүгээр юм байна даа ч гэж бодогдож байгаа шүү. Манайхан л ингэж бол шинэ зүүн дааз маа чи өглөө орог 5 цагтлаа ажил эхэлждэг шүү дээ тийм ээ. Амьдрал тий. Уян хатан цаг. Тий уян хатан цагийн тийм юм ч гэсэн их чухал юм шиг байна л дээ. Байгууллагын ажилтнууд зарим нь 7-аас тэгээд яг 8 цагаар барьдаг юм шиг. Тий. Эртэжсэн эрт тардаг. Жохоо оройхон хүүхдсэн мөхтэй жохоо оройхон бас 8 цаг. Тэгтээ бүгдээрээ хамт байх тодорхой цаг 10-аас тэдний хооронд 4 цагийн хооронд танаа бүгдээрээ байж шүү. Тэр үед л хурал мурлаа хийдэг. Тий. Яг харин нэг тийм нөгөө уян хатан цагийн 30 м гэдэг яг л тийм л юмыг өгн хэлээд авчих юм л да тийм ээ. За ингээд зүгээр сүүлийнх нь зүгээр санаа. Тий. За ингээд бүгдэнд нь баярлалаа тийм ээ. Эрдэж хүний энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн. Тэгээ Батбаяргадаа бас зориулаад энэ жижиг бас зурсгалын зүйлс тийм ээ. За энд бол яг удирдлагын активаас гаргадаг ном материалуудыг одоо танд бас зурсгал болгож өгье. За баярлалаа.
За тэгээд бас дурсамжийн зүйлээ заавал Энэ намайг дуусгач. өө за баярлалаа. За. Тэг би бол Батбаяр бол бас мэднэлтэй 90-ад оны яг намайг одоо ирж явах үед бол Батбаяр бол аудит руу явсан. Яг залуу байхад энд багшаар ирж байхад бол би нөгөө болсон усны газар одоо самбал хөндүүгаан тавьд бол маш нэг тамтарч ажиллаж исэн юм байгаа тийм ээ. Тэгээд самбал хөндүүгаан маань бол бас өөр чиглэлийн хүнэлтэд уг нь бол геологийн минералогийн чиглэлийн одоо доктор тийм. Сүүмтлэн Монголын одоо хүний нөөцийн удирдлагын чиглэлд бол ялангуяа төрийн ардны чиглэлд бол маш их зүйлийг хийсэн хүн гэж ингэж үздэг. Тэгээ сүүлд бол манад одоо нэлээд олон жил одоо багшилсан манай хүний нөөцийн удирдлагын чиглэл юм байгаа тийм ээ. За бас дурсамжтай зүйл ярьсан танаас бас гэлээ да. Тэгээ би сүүлд дутуу хэлсэн нэг юм айлч би 2 хуугаар би ягаад саяны дээр загварыг онцлоод байна гэхээр одоо манад нэг юм хараа тус мэрэгжлийн байгууллагууд хөгжмөр юм шиг байна. За яг хүний нөөцийн чиглэлээр бол Mongolia Talent Network гэдэг хэд хаантан агентлагууд гараад ирсэн байна тийм ээ. Боловсон хүчин сонгон шалгуулж өгдөг. А тэрэн шиг худалдаа авах ажиллагааг бас хийж өгдөг тийм худалдаа авах ажиллагааны хараа тус байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд гарч ирмээр байна. Монголын тендерийн хуулийг сайн судалсан тийм яг мэрэгжлийн хинээч хараа тусаар яадаг тийм хүмүүс хиймэрхтэй. Санхүүгийн төлбөр тооцоог нь хянч хийж өгдөг бас тийм юм хиймээр байна. Төслийн удирдлага менежментийг хийдэг хүмүүс. Одоо яг Нямбатар дарга байхдаа бол манайхан их хамтарч ажилладаг байсан. Улаанбаатар хотын усны нийлүүлэлтийг бид нэ шийдэж өгсөн. Улаанбаатар хотын л ажил байсан юм чинь. Тэгээд нийслэл бол их олон мега төслүүд хэрэгжүүлэх гэж хэлсэн шүү дээ. Одоо цаашаа явах юм уу мэдгүй. Харин тэр болгон дээр бид нар чинь FIDIC гэж одоо олон улсын инженеруудын холбооны олон ном байдаг юм а. Гэрээний загварууд байдаг. Улаан ном, шар ном, тэгээд Silver Book энэ гэдэг. Тэд нар чинь дагуу нөгөө эн чинь дэд үтцийн барилга байгууламж объектуудыг барихад нийтлэг тийм дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн юм байт юм л шүү дээ. Тэрийг яасан тэгэхээр энэ би бол Монголд ийм нэг мэрэгжлийн байгууллагууд бий болоосоо гэж. Төрөөс хараад бас. Тэг яг төрд нь яг хэрэгцээ шаардлага хилээлөгчн шаардлага ийм юм хийлгэмээр байна. Ийм тендер шалгаруулад нэг ийм гүйцэтгэгч сонгоод өгөөч гэхэд тэр нэг яамны худалдаа авах ажиллагаа хариуцсан хэдэн хүн хийх биш. Тэд нар чинь дөнгөж шинээр орж ирсэн залуучууд байгаа. Зарим нь улс төрөөс намлагдсан, зарим нь ногооноор тэд нар яаж имтэх юм бэ? Тэгээд айгүй бол тэд нар чинь тэр хүмүүсийг хэрэгтэх юм шүү дээ. Дараа нь авилгатаа тэмцэх газар дуудаад пат гээд шоронд тэгээд. Тэгэхээр тийм мэрэгчсэн байгуулгууд. За би бол хамгийн ихний эзэнт худалдаа авах ажиллагааны чиглэлээр мэрэгсэн юм мэрэгчлэтнүүд нэг ховын компани байгуулад гараас. Тэгээд аутсорсинг гэж бид нэр ярьж байгаа шүү дээ. Аутсорсинг гэж хэлбэр байхгүй. Хүний нөөцийн сонгон шалгаруулалтаа аутсорсингоор хийчих. Худалдаа авах ажиллагаагаа аутсорсингоор хийлгэж. Тендер зарлал нэг компани. За тэгээд төлбөр тооцоо яг юуны төслийн менежментээ бас тийм юмар. Тэгэхгүй төслийн менежмент гэдэг чинь өөрөө бас нэг салбар ухаан болцсон сертификат олгодог мэрэгсэн тийм хүмүүс бэлддэг. Certified тийм хүмүүс болдог. Тэр чинь маш их өндөр шалгалттай. Тийм хүмүүс л project management-ийн чиглэлээр яд юм байл шүү дээ. PMBOK гэж том стандарттай. Манайх тэгэхээр тэр чинь анхандаа мэддэггүй байсан. Яг хуу Америкийн компани байсан тулдаа бид нарыг аварч гарсан. Тэрний хичээлгээд дотроо тэр чинь менежмент төслийн менежмент чинь задраад хүний нөөцийн зардлын менежмент, цаг хугацааны schedule management гэж задраад 10-аад компонент болоо. Тэгээ тэрий чинь яаж богино хугацаанд сурч чадах юм бэ? Тэргээр мэрэгсэн хүн л мэрэгсэн компани л аутсорсингоор ажиллавал болох юм шиг байл. Тэгжээж л үр дүнд. Тэгэхгүй бол улс төрийн захиалаар одоо бодоод үзлаа нар ингээд нэг хүн сонгон шалгуулж яхад тэрийг ажилдаа бараа гэж хэлчихвэл яах юм бэ? Тэ? Тэр компанид наа тендер өгөр яах юм бэ? Тэгээд үгүйг л өөр ажилласаа хаалгад шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр хараа тус компани бол уучлаарай. Бид нүм журмынхаа дагуу явж байна гэл. Хараа тус тийм мэрэгжлийн юмыг л одоо бид нэр дэмжих цаг болсон юм байна. Монгол нэг тийм цаг ирэх бахаа л гэж бодоод байна. За баярлалаа. Тэтгэвэр гарснаас хойш хийж байгаа ажлын ээж. Гэхдээ энэ реклам биш шүү. Би нэг 2 сард ийм сэтгүүл 22 оны 4 сараас эхлээ гаргаад одоо 26 оны 6 сард дампуураад дуусгаж байгаа учраас реклам биш. Тэгэхээр энэ хамгийн гол нь бизнес загвар нь модель нь буруу явсан учраас явахгүй байгаа. Би үндсэндээ 3 сэтгүүл бий болгоод 3 ингээд дампуурсан. Тэрийн моделлог сэтгүүл байгаад тэгээд Батцагтаа одоо надад ер нь аливаа улсын төрийн албаны хөгжил шинжилгээг
үнэлэхдээ сэтгүүл гаргадаг юм уу гэмээр тийм. Тэрээр Монголын төрийн алба бас нэг өөрийн гэсэн сэтгүүлтэй байсан. Тэгээд намаа бас зүгээр солгод чи юу бичиж өг гэхэд нэлээд хэдэн бичижсэн тийм. Ажлын хажуугаар бас тийм. Тэгээ яг би нэг судалгааны ажил хийжсэн болохоор бас бичих юмтай байсан л та. Тэгээд тэрээр бас тэгээд хэсэгчлэр бичижсэн. Энэ залуу хүмүүс байна. Тэгээс залуучууд л өглөөний уулзалтанд ирж байгаа шүү дээ. Би уучлаарай нэг юм хийчихье. Энэ сэтгүүл би яагаад гаргаад байсан юм гэхээр нэг зүйл унсыг юу гэхээр энэ сэтгүүл ер нь тухайн шинжлэх ухаан тухайн үүсч хөгжсөнийг тодорхойлдог хоёр юм байна. Нэг нь бол ихтэй сургууль Тэнхэм хэдэн онд байгуулагдсан. Тэрнээс тоолдог. Хоёрдугаарт нь мэрэгжлийн сэтгүүл хязгаар гарсан гэдгийг тооцож. Энэ шинжлэх ухаан энэ оронд хэдийн оноос үүсч хөгжсөн байна гэж. За тэгээ гурав дахь нэг юм байх юм байна гэж би сүүлийн үед 10 хэдэн жил энэ юмыг хийгээд бодсон. Тэр нь юу гэхээр мэрэгжлийн холбоо байгуулагдаад тэрийг бас давхар авч үзэх хэрэгтэй юм байна. Мэргэжлийн холбоо байгуулагдаад доктортой ажиллаж чадах юм бол тэр шинжлэх ухаан тэр оронд доктортой хөгжиж чадж байгаа юм байна гэж эмзэх хэрэгтэй юм байна гэж бодсон. Учираас ийм хийсэн юм шүү гэх. Та бүхэн